Сонсогчдол манайха юуган дээрээ бичээд байгаарай тэхүү. Telegram, VXAI дээрээ бүгдээрээ бичээд өгөөрэй. За тэгээ ороогүй хүн байх юм бол ороогүй хүмүүсээ уриалаад оруулаад ирээрээ өчигдөр бид нар нэлээд шөнө ихэлсэн болохоор Монголын цагаар шөнийн цагаар ихэлсэн учраас 10 гаруй үзэгчтэй л явагдсан байгаа. Тэгэхээр та бүхэн маань бусдыгаа уриалаад лайв стримд руу ороод ирээрэй guys. За тэгээ та бүхнийхээ асуултанд хариулаад за тэгээд нөгөө өмнө үзэж хараагүй өчигдрийн одоо лайв стримээс хоцорсон хүмүүстэй зориулаад дахиад шинээр лайв стрим явуулж байгаа. Тэгээ энэхүү лайв стрим дуусны дараа мөн эдэл хадгалагдаад маргааш өдрийн цагаар YouTube дээр премьер дээр дахиад явагдана гэж бодож байна. За манайхаа босод хүмүүсээ жоохон уриалаад өгөөрэй. Тэгээ хэдүүлээ нэг гайгүй үзэгчтэй болохоор эхлэе гэж бодож байна. Миний зүгээс бол. За guys ороод ирээрэй. Тэгээ хэдүүлээ ярих юмудаа ярий. За тэгээд шинээр орж иж байгаа хүмүүс байх юм бол асуултуудаа бичээд эхлээрэй гэж би бодож байна. Яг одоогор бол 6 хүн л үзэж байгаа харагдаж байна. За guys асуултуудаа сайхан бичээж яваарай. Хэдүүлээ гоё. Өнөөдөр AI ашиглаад шин зүйлийн. За тэгээд яг энэ лайв ихэлсэнтэй холбоотойгоор free API маань буцаж асаж эхэлж байгаа. За guys тэгэхээр би өөрийгөө танилцуулахад бол VXAI-ийн хөгжүүлэгчдийн нэг гэж явагддаг. Манай VXAI маань Америкийн нэгдсэн улсын Вашингтон улсад 20 гаруй залуучууд нийлээд хөгжүүлэлт хийдэг. За тэгэхээр та бүхэндээ би яаж cloud-ийн Opus болон за бусад GPT ч юм уу бусад хүчтэй модулуудыг үнэгүй ашиглалт юм бэ? Яаж үнэгүй ашиглалт юм бэ? За тэгээд дээрэс нь яг энэ Opus 4.18 гэдэг ямар хүчтэй модуль юм бэ гэдгийг тайлбарланаа. Тэгэхээр шинээр орж ирсэн хүмүүстэй ярихад бол манайх яг одоогор 1 жилийн ирэх борлуулж байгаа. Тэгээд 1 жилийн ирэхээс бол одоогор 12 хүн ил зай үлдсэн байна. Тэгэхээр бид нар үл өчигдөр Монголын цагаар шөнийн 1 цагт эхэлсэн. Тэгээ өглөөний 4 цагт дууссан баха тэр хавцаа. Тэгээд тэрнээс хойшоо борлуулалтаа эхлүүлээд нийт 8 хүн 1 жилийн ирэх худалдаж авсан харагдаж байна. За тэгэхээр 1 жилийн ирэх авсан хүмүүст маань ямар давуу тал үүсэх вэ гэхээр 1 жилийн турш хязгааргүй AI ашиглах боломж бүрдэнэ. За тэгээ cloud-ийн Opus 4.8-ыг бол одоогоор манайх fast хөлбөрийг ашиглуулж байгаа. За fast хөлбөр нь яадаг вэ гэхээр энгийн 4.8 бодох юм бол 2.5 дахин илүү хурдан сэтгэж хурдан үйлдэл хийдгээрээ давуу талтай байдаг. За үүнээс гадна одоо удахгүй Fable 5 эргээд ирэх юм бол 1 жилийн ирэх авсан хүмүүстэй Fable 5 хэмэл аюу ухааныг мөн эдэл хязгааргүйгээр олгоно гэсэн үг. За guys тэгэхээр ярианд орцгоо хэдүүлээ. За VXAI-ийн хувьд бол яг одоо бол үнэгүй API маань гарцсан байгаа. Одоо би та бүхэндээ яг Telegram дээрээ постлъя гэж бодож байна. За хэдүүлээ Telegram дээр постлъя. За хэрвээ та бүхэн яг энэ дээр харагдж байгаа вебсайт шүү дээ. Одоо энэ API End Pro Ish Playground гэдэг вебсайт руу орох юм бол бид нар яг туршилтаар Cloud Opus 4.8-ыг ашиглах боломжтой байх нэ. Тэгээд
туршиж үзхийг хүссэн хүмүүс байх юм бол энэ хүү вебсайт руу ороод туршаад үзээрэй. Энэ дээр бол одоо бүх мэдээлүүд нь харагдана. Ямар ч асуудалгүй шүү. За тэгээд Playground руугаа орчингуутлаа primary доторх энэ select API гэдэг дээрээ дараад primary гэдгийг сонгоод за тэгээд эндээсээ Cloud Opus 4.8 fast төлбөрийг сонгоод энэ дээрээ ямар нэг юм бичгээд та бүхэн шууд хариултаа өгөөд эхлэх болно. Ямар ч алдаа байхгүй, ямар ч дутагдал байхгүй шууд ажиллана. Энэ think гэж гарч ирж байгаа нөгөө тухайн AI-ийн бодож байгаа буюу юу бодож гин, юу сэдэж гин гэдэг бүх мэдээлүүд нь бас харагдана. Мөн дээрээс нь монгол хэлээр бол бүрэн ажиллах боломжтой. Тэгэхээр давуу талтай. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр яах вэ гэхээр надад бол бэлдсэн юм байгаа. Өнөөдөр хэдүүлээ үнэхээр гоё дизайнтай вебсайт эхлээд хийн. За тэгээд тэрний дараа нэг тоглоом хийх гэж үзнэ. Opus 4.8-ыг ашиглаад. Тэгээ нийт хичнээн токен одоо хэдүүлээ өргөнө. Тэрийг харах нь. За Playground руу ороод ингээд сайн байна уу гэдэг ч юм уу ингээд бичих юм бол та бүхэнтэй бас монгол хэлээр ярилцах боломжтой. За дашборд руу орох юм бол яг одоо бид нэр өчигдөр үнэгүй API-а зарласнаас хойш 198 сая токен шатаасан байна, guys. Энэ бол бүр маш өндөр тоо. За хэрвээ бид нар 198 саягаа ингээд бүр задлаад харах юм бол за хэдүүлээ задлаад харцгаая. За энийгээ ерөөсөө яач хэдүүлээ зөө нийт үрснээ дунджаар бодъё зөө. Tokens in Opus 4.8 fast model. How much is average agentic working cost гэж заяа. За энэ дэр би юу гэж бичиж гин вэ гэхлээр одоо 198 сая токеныг Opus 4.8 fast model дээр за дундаж agent-ийг буюу одоо ингээ agent ажиллуулж байгаа шүү дээ бид нар чинь вебсайт хийлгэхдээ ашиглаж байгаа. За тэгээд дээрэс нь тоглоом хийхэд ашиглаж байгаа. Мөн дээрэс нь project хөгжүүлэхэд ашиглаж байгаа учраас хэдүүл одоо бодъё заяа. За одоо энэ дээр ингээ харах юм бол яг дунджаар ингээ бодож үзүүлвэ шүү дээ. Дунджаар бодож үзвэл өчигдөр нийт бидний одоо үнэгүй зарласан токены зардал бол 3568.83 доллар болсон байгаа. Энэ дээр бол одоо манай групп маань өнөөдөр ихэд 278 мембертэй, өчигдөр ихэд 240 мембертэй байсан. За тэгээ нийт 240 мемберээс за нэг дунджаар 20-30% нь тасралтгүй ашиглалаа гэхэд 13 цаг бол манайх үнэгүй ажилласан. Үнэгүй ажиллуулахад 198 сая токен шатсан. За үүнээс 3500 доллар үн бүхий зардал гарсан байх нэ. Гэхдээ бид нар болохоор яг энэ мөнгийг төлж байгаа гэсэн үг бол биш. Бид нар болохоор яадаг вэхээр одоо та бүхэн дэлгэрэнгүй танилцуулах юм бол GitHub Copilot гэж байдаг. Ихэнх девелоперууд мэднэ. GitHub Copilot маань яадаг вэ гэхээр хэрвээ та бүхэн яг энэ GitHub.com Copilot-ыг орох юм бол яг модель хэсгээ сонгох гээд орох юм бол энэ дээр бас 4.8, 4.7, 4.6 гэх мэт Opus-ийн технологиуд бас харагдана. Дээрээс нь ChatGPT-ийн GPT 5.5, 5.4, 5.3 Codex гэсэн модулууд бас харагдана. За тэнгүүд GitHub Copilot-ыг болохоор cloud-ыг авснаас илүү хямдхан үнээр аваад ажиллах бас боломжтой байдаг. Тэгэхээр яг энэ мэтлэн маш олон одоо AI-ийн вебсайтууд байдаг дэлхий дээр. За магадгүй одоо энэ Venice.ai нь яадаг вэ гэхээр мөн адил GitHub Copilot-тай яг адилхан хямдхан үнээр санал болгодог. Гэхдээ бид нар яадаг вэ гэхээр одоо иймэрхүү 3 дахьч зах зээлийн AI-уудыг промошн хүлээж байгаа тий. Одоо бэлэг ч юм уу тий. Эсвэл урамшуул ч юм уу тий. Тэрийг зарлах үеэр бид нар худалдаж авдаг. За худалдаж авахаас гадна бас технологийн бас юм баагууд байдаг. Одоо тухайлбал энэ Venice AI маань болохоор за ингээд мөнгө төлж ашигладаг болох хэдий ч за нэг магадгүй жижигхэн код бичээд мөнгө төлөхгүйгээр ашиглах бас нэг тийм баагууд байдаг байхгүй. Тэрийг нэг хэсэгхэн зур 2-3 цагийн дотор засагтаас өмнө нэг ашиглаад ерөнхийдөө бол ямар ч мөнгө төлөхгүйгээр ашиглах бас боломжтой байдаг. Энэ бүх боломжуудыг бид нар нийлүүлээд Vex AI болгоод монголчуудтай ашиглахад хэлбэр болгож байгаа гэсэн үг. За одоо бид нэр 198 сая токентэй байна. За бараг 200 сая гэдэг дээр хэдүүлээ бодъё. За одоо тэгээд хэдүүлээ Vex AI-ха community, Telegram community дотор нийт 278 мембертэй байна. Энэ хүмүүсийнхаа дунд яг одоо API-я цацъя. За тэгээ API-я хэдүүлээ яаж ашиглах вэ? Яаж одоо cloud code ажиллуулах уу, яаж agent ажиллуулах уу, яаж open cloud хийх үү гэдэг ч юм уу те. Тэр бүх мэдлэгийн та бүхэнд одоо хуваалцах болно. За тэгэхээр юуны төрөнд яах вэ гэхээр бид нар docs руугаа ороод
За docs ч бараг шаардлагагүй юм да. Бид нэр за би яг эндээс ингээ харуулъя. Cloud Code-ийнхаа яг ийшээгаа ингээ орчоод settings-ыг та бүхэнд харуулъя. Cloud Code-ийн settings дотор л ерөнхийдөө миний AI model тохиргоо нь хийгдсэн байгаа гэсэн үг шүү guys. За. Одоо би та бүхэнд яг харуулъя. Жоох үл гэдэг. За одоо эндээс ингээ харах юм бол API за тэгээд .intpro.ish API version 1 гэдэг маань энэ маань base URL-ийг хэлж байгаа. Энэ маань API-ийн AI-ийн base URL. За auth token юу гэхээр энэ API key нь. За тэгээ өөрсдийнхөө модулийг бичээд ашиглах боломжтой гэсэн үг. За өнөөдрийн сүүлийн free API гэдэг хэдүүлээд нийтлэе. Is URL гэд API key. Одоо тэгэж яг зарлсны дараа та бүхэн хэр хүчтэй хүмүүсийг ашигладаг та бүхэн харах болно. За ингээд зарлсан байна. За тэгэхээр энэ API-г ашиглаад хэдүүл одоо Cloud Code ашиглах гэж үзье. За Cloud Code-ыг яаж суулгах вэ? Одоо энэ дунд яг анхудаа үзэж байгаа хүмүүс байж магадгүй, эсвэл өчтөр бас байсан хүмүүс байж магадгүй. Cloud Code нь яг ямар ичтэй вэ? За энгийн AI чатаас юугаараа илүү бэ гэдэг би та бүхэнд одоо танилцуулъя заяа. Одоо хэдүүл хоорондоо ярилцаад гоё хийгээж авнаа. Өчтөрөх шиг айгүй гоё сонирхолтой байдлаар AI-г ашиглана guys. За тэгэхээр Cloud-ыг бид нар суулгахын тулд ингэн guys заяа. Хэрвээ та бүхэн одоо Windows ашигладаг бол Mac OS ашигладаг бол эсвэл бүр Linux ашигладаг байсан ч хамаагүй аль нь ч байсан болно. Хэдүүлээ Google-с Cloud Code CLI install гэдэг хань заяа. Google-с. За тэгээ Google-с хайсны дараа яг би үл хөвчлээ AI мод дээр тавиад Google-ийн Gemini-аас тодорхой хэмжээний мэдлэг хурдан хугацаанд авчдаг. Хэрвээ та бүхэн Mac OS болон Linux-ийн үйлдвэрлэлийн системтэй компьютер эсвэл лаптоптой байх юм бол энэхүү bash командыг хуулж авах хэрэгтэй. Энийг хуулж аваад өөрсдийнхөө терминал дээр пейстлэх хэрэгтэй. Одоо хэдүүлгийнхээ яг ашиглаж байгаа үйлдвэрлэлийн систем нь Windows учраас бид нэр Windows-ыг ашиглана гэсэн үг шүү. За тэгэхээр бид нар суулгахын тулд яах вэ гэхээр Windows-ийн PowerShell гэдгийг хараад энийг copy хийх нь энэ команд. Copy-цсныхаа дараа search-ээс бид нар PowerShell-ийг ажиллуулад PowerShell дээр энэ дээрээ пейстлээд enter дарахад Cloud Code маань уншаад одоо та бүхний компьютер дээр автоматар суулгах нь байна. Суулгана гэсэн үг. За тэгээ суулгасны дараа бид нар яах вэ гэхээр суулгасны дараа бид нар this PC руу ороод за C disk буюу OS руу ороод за тэгээ users гэдэг энэ ингээ харж байгааз users дээр дараад тэгээ миний одоо компьютерийн маань нэр маань user учраас user дээр би орно. Хэрвээ та эдийн компьютерийн нэр арай өөр нэртэй байдаг бол арай тэр нэр рүү орно гэсэн үг шүү. За тэгээ user руу орсны дараа бид бүхний нүдэн дээр суулгасны дараа цэг cloud гэдээ харагдана. Энэхүү фолдер руу орсныхоо дараа доошлуулаа settings.json гэдээ байгаа. За энэхүү settings.json руугаа орох юм бол яг энэ бүхэн чи харагдана. Гэхдээ хэрвээ та бүхэнд энэ бүхэн харагдахгүй байх юм бол та бүхэн минийхийг шууд хуулаад ашиглах боломжтой. Тэгэхээр би яг одоо энэ файлаа хуулаад Telegram дээр оруулчих. Тэгээ яг та бүхэн яг миний зааврын дагуу ашиглаад үзээрэй гэж би бодож байна. За settings.json оруулсан. За одоо тэгээд ингээ хуулаад API-я тохируулсан, API key-я тохируулсан, base URL-ээ тохируулсан, module-өө тохируулсан юм чинь бид нар cloud ашиглуулахад бүрэн боломжтой болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр бид нар terminal дээр cloud гэж бичээд enter дарангууд бид нар дээр cloud opus 4.8 fast хөлбөр харагдана. Энд дээр ингээ харах юм бол cloud code маань автоматар opus 4.8 байна гэдгийг detect хийж байгааг та бүхэн харж байгаа. За тэгээ энэ дээр бас би та бүхэнд амар сонирхолтой юм үзүүлье заяа. Effort гэдэг энэ дээр ингээд /effort гэж бичих юм бол биднэрт ultra code байгааг харж байгаа бох тий. Ultra code-ыг ямар хэрэглэгчэд ашиглах боломжтой байдаг вэ гэхээр заяа би одоо бүр амар гоё юм харуулъя. cloud.ai руу ороод заяа guys. Ороод за өөрсдийнхөө ингээ аккаунт руу орно шүү дээ, settings руу ороод за тэгээ cloud code ашиглая гэнгүүт maximum pro хөлбөрийг сонгох хэрэгтэй болон заяа guys. Тэнгүүд энийг ингээ Maximum Pro эрхийг авъя гэхээр за сараар төлөйгээр Pro эрх нь бол $20 байдаг байхна. Гэхдээ $20 дээр болохоор энэ
Ultra code-ыг ашиглах боломжгүй байдаг. Cloud code-н дээр. За тэгвэл max суулбар нь өөрөө $100 болон $200 ингэж хоёр янз байдаг. Энэ дээр бол яг гэхдээ $100 бол харъя чинь $100 байх юм бол мэдээж ажиллах боломжтой Ultra code дээр. За тэгвэл одоо хэдүүлээ Google-ээс сая заяа. Cloud Ultra code which plan will work гэдэг ингээд нэг энгийнээр бичээд хаяа л та тий. За одоо эндээс ингээ харъя. Ultra code-н дээр болохоор Pro Planner хийж болно зөө. Болох нь вэ? За гэхдээ лимит нь бол маш хурдан дуусдаг. За Max Plan нь болохоор дотроо $100-аас $200 байдаг. Гэхдээ дотроо болохоор 5x-ээс 20x гэж ингээд дотроо ялгчиж байгаа учраас бас лимитээр ялгаатай гэсэн. За тэнгууд манай API ч гэсэн Ultra Code-ыг үн төлбөргүй ингээ ашиглах боломжтой болж байгаа. Яг ийм албан ёсныхоос бараг ялгаагүйгээр үнэгүй шахуу бараг ашиглаж байгаа байхгүй та нар. За тэгээ Ultra Code руу оронгууд энэ Ultra Code нь яадаг вэ гэхээр одоо Cloud Anthropic-ээс гаргасан хамгийн супер одоо тийм код бичгэд зориулсан технологиудын нэг багхгүй. Okay guys. За окей тийм байна. За тэгэхээр Cloud Code-ыг ашиглаад бид нар юу хийж болох вэ гэхээр хамгийн түрүүлж хийж болох зүйл юу гэхээр юм skills.ish гэдэг вебсайт байдаг. Яг энэ дээрээс ингээ харах юм та бүхэнд бүгдэнд нь харагдаж байгаа байх. Skills нь яадаг вэ гэхээр за одоо хүмүүс өөрсдөө бид нар жишээ аваад үзье л та тий. Бид нар одоо ямар нэгэн скил сурах шаардлагатай тийм үү. За одоо бид нар хүүхэд байхдаа дугуй онц сурахын тулд дугуй онгох гэж тий газар руу хичнээн одоо онхолтож ундаг байлаа. Тий тэр болгон ч бид нар ингээ дахин давцаар агаад биднэрт скил суулгагдаад тэгээ бид нар одоо дугуй унтж чаддаг байх нэ. За анхудаа бид нар яг ингээд смартфон тий iPhone гэдэг ч юм уу бариад үзэхэд бид нар яг ашиглаж чадахгүй шүү дээ тий. Яг яаж ашиглах юм бол гэдэг баг бид нар ашиглаад туршлага хөрөмжлүүлээд ирэхээрээ iPhone-ыг бүрэн гүйцэд мастер ашиглах боломжтой болдог. Яг тэрнтэй адилхан AI-ыг хийдүүлээ яг хүн шиг бодоод тэр AI-д зориулсан юм скиллс болох боломжтой байдаг зөө. Тэгээ энэ скилл дотор одоо энэ трендинг гэдэг хэсгүүд байгаа. Одоо AI avatar видео хийж болох нь find skill гэж байна. За тэгээ AI image generation буюу одоо зураг гаргаж болох нь гэх мэт. Энд дээрээс одоо надад хамгийн их таалагддаг нь юу вэ гэхээр ерөөсөө UI skill гэдэг. UI UX skill нь яадаг вэ гэхээр одоо энэ вебсайт хөгжүүлэхэд дизайн хийхэд бүр ингээд амар тусалцаа болдог скиллүүд. Энийг ингээд та бүхэн өөрсдөө ч хөгжүүлж болно. Яг энэ skills.ish дээр болохоор бүр мэрэгжлийн хүмүүс хөгжүүлээд үн төлбөргүй постлцоодаг. Энийг суулгахын тулд яах вэ гэхээр бид нар skills руу ороод өөрөө өгсөн скиллээ сонгоод энэ дээр харагдж байгаа хуулах товчийг дараа терминал дээр пейстлэхэд одоо энэ скиллийг суулгаад өгөөч гэхэд шууд суулгаж өгнө. За одоо жишээлбэл хэдүүлээ энийг ингээд суулгаад үзье. Пейстлээд. Ингээ харах юм бол бид нар яг энэ дээр харагдчихсан скиллийг хуулаад терминал дээр оруулж өгсөн байгаад байгаа. Ингээд терминал дээр уншиж дуусны дараагаар AI маань энэхүү скиллийг ашиглаад цаашдаа вебсайт хийхэд амар хүчин одоо зүтгэх нь шүү дээ guys. Ойлгомжтой. За тэгэхээр cloud code бол юм байна. Одоо хэдүүлээ бүр амар галзуу юм хийцгэн заяа. За өчигдөр бол бид нар Counter Strike 2 гэдэг тоглоом хийсэн. За энийг тэр болгон хүмүүс мдэггүй гэж магадгүй заяа. Хэдүүлээ одоо cloud-ыг дахиж ажилуулад do you remember we created a CS2 game in short time. Can you launch it now? За өчигдрийн хийсэн тоглоомоо хэдүүлээ. Одоо нэг дахиад нэг харъя заяа. Ямар гоё юм хийсэн бэ гэдэг та бүхэнд би харуулъя. За тэгээ дээрэс нь 1 жилийн ийм AI-ийн эрх нь яадаг вэ гэхээр та бүхэнд нэлээд ашигтай. За энийг ингээ ажиллаж авах хооронд хэдүүлээ хоорондоо ярилцъя. За яагаад ашигтай вэ гэхээр за би одоо энэ дээр харуулъя л та. Cloud Max Plan Limits in Tokens гэж харъя хэдүүлээ. За тэгэхээр Cloud-ийн одоо Max суулбар буюу хамгийн сүүлд гарсан сарын $200 буюу энэ ч бараг $700,000 үнэтэй байдаг. Энэ моделийг бид нэр ашиглахад хичнээн одоо лимит зохих боломжтой вэ гэдэг талаар яриа зэн. Average tokens in 5-hour limit window. Okay. Ингээд хэдүүлээ харцгаая зөө. Тэнгүүт яг за одоо энэ дэр ингээ харах юм бол 5 цагт дотомд заяа guys. Энэ бүр амар чухал мэдээлэл шүү. Та бүхэн энийг маш сайн анхааралтай сонсоо. Хэрвээ та бүхэн Cloud-ийн Max бүр 20x буюу 20x plan буюу хамгийн үнэтэй $200-ын үнэтэй AI-ыг худалдаж авбал та бүхэн 5 цаг тутамд $220,000 токен ашиглаад
та бүхний AI дуусна гэсэн үг guys. Тэгээд та бүхэн дахиад 5 цагийн дараа лимит нь дуусны дараа дахиад 220,000 токен ашиглана гэсэн үг. Ингээд бид нар юу гэдэг 24 цагт 5% те. Бид нар одоо ингээд ямар зогсолтгүй ингээд AI ашиглалаа гэхэд 4.8 цаг л тасралтгүй ашиглах боломжтой байгаа даа байхгүй. За энийг ингээ үржүүлээд 220,000 токен гэж бодоод үзвэл бид нар өдөрт бүр хамгийн сүүлийн үеийн хамгийн үнэтэй планыг аваад өдөртөө 1 сая токен л ашиглах боломжтой гэсэн. Энэ амар муу хөөстэй guys. Тэгээд 30 хоног яг энэ мэтлэн тасралтгүй ашиглахад нэг хүн 31 сая токен л ашиглах боломжтой. Тэгвэл өчигдөр бид хүмүүстэй зориулаад ямар ч үн төлбөргүй ингээд AI цацсан болохоор бид нэр 10 цагийн дотор 200 сая токен зогсож байгаа байхгүй guys. Тэгээ тэр хүмүүс ерөөсөө одоо ингээд жилийн ирэх авсан хүн байж магадгүй л энийг ингээд ашиглаж байгаа. Гэхдээ бараг ихэнх нь жилийн ирэх авахгүйгээр үнгүй ашиглаад байсан гэсэн үг. За одоо хэдүүлээ хард рефреш гэх юм бол одоо энэний тоо нэмэгцээр л байх болно тэр. Тэгэхээр яг одоо хүмүүс ингээд ашиглаад байна гэсэн. Тэгэхээр Vex AI-ийн жилийн эрхийг худалдаж авах юм бол та бүхэн ийм ашигтай. Яг тэгэхээр бид нэр хязгааргүй үзье. Ямар ч лимит байхгүйгээр та бүхэн санал болгож байгаа official бодвол. За тэгээ $200 ч өөрөө хэдэн төгрөг юм бэ гэж бодоод үзэх юм бол энэ ч өөрөө 720,000 төгрөг заяа. Тэнгүүт яг үндэ бидний яг жилийн нэг жилийн эрх маань 1,600,000 төгрөг байдаг. Тэгээ бид нар анх удаа үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас зөвхөн эхний 20 хүндээ зориулаад 1 сая төгрөг болгоцсон байгаа guys. 1 сая. Тэгээ 1 саяын төгрөгийг та бүхэн төлөөд яах вэ гэхээр бүтэн жилийн турш заяа. Одоо шинээр гарч ирсэн AI-г чамаагүй хязгааргүй ашиглана л одоо. Ямар ч токены хязгаарлалтгүйгээр. Тэгэхээр та бүхний дунд яг юм зохион бүтээй гэсэн хүн байж болно те аппликейшн бүтээй, за вебсайт бүтээй, за эсвэл нэг юм гоё те тоглоом бүтээй ч юм уу. Ийм хүмүүс ахын бол манай Vex AI-г ашиглаад өөрийнхөө мөрөөдлийг бодит болгох боломжтой гэсэн үг. Ийм л чухал юмыг бид нар хийгээд байгаа гэсэн үг шүү guys. Энэ бол маш чухал мэдээлэл. За одоо хэдүүлээ ингээ харъя. Өчигдөр бид нар Counter Strike 2 тоглоомыг бол хийсэн байгаа. Окей. За цаана нийсэн бол доо. За эсвэл хэдүүлээ юу яа заа. Өчигдрийн яг тоглоом хаана байгаа вэ гэхээр бидний YouTube дээр бол байгаа заяа байсан. Та бүхэн яг энэ Vex AI руу ороод Viewer энэ дээр бол яг миний чаналаар хэлнэ л та. Яг энэ дээр Vex AI Telegram live stream буюу өчигдрийн live stream байгаа. Энийг үзэх юм бол та бүхэн яг өчигдөр яг юу бүтээсэн бэ те 3 цаг 23 минутын турш юу бүтээсэн бэ гэдгийг харах боломжтой. Тэгээ энэ дээр ингээд дөнгөж эхэлж байхад бид нар 736 мянган токен шатааж исэн бол яг live stream дуусаад Монголын цагаар өдөр эхлэхэд нийт 200 сая токен дээр очсон гэж боддог guys. Тэгээд бид нар яг харахгүй 200 сая токен өрсөн учраас дээрэс нь GPT 5.5 буюу ChatGPT-ийн сүүлийн үеийн загварыг deploy хийжсэн. Мөн дээрэс нөгөө DeepSeek гэх модель байдаг. DeepSeek version for Flash гэдэг энэ модулийг бид нар бас deploy хийжсэн болохоор AI-а зөксөхөөсөр аргагүй тохиолдсон байдаг ба. За тэгэхээр та бүхэн энийг ингээ үзэх юм бол бид нар энэ дээр ингээ Counter Strike-ийн тоглоомыг бол энэ дээр хийжсэн guys. Энэ бичлэгийг та бүхэн ухраагаад үзээрэй гэж та бүхнээсээ хүсэж байна. За тэгвэл одоо өнөөдөр хэдүүлээ биш үү? Хамгийн түрүүлж вебсайт хийж үзье гэж би бодлоо. Би нэг сайт олсон зав. motionsites.ai гэдэг. За энэ газар яадаг вэ гэхээр AI-г ашиглаад промптоо зардаг зав. Амар гоё хийцэн байгаа вебсайтынхаа промптыг үнгүү бас зардаг юм лээ. Одоо энэнийг бол би туршиж үзье гэж бодсон зав. Тэгэхээр бид нар яг вэ гэхээр Cloud Opus 4.8-ыг ашиглаад яг энэ дээр харагдж байгаа гой вебсайт шүү дээ. Одоо энийг бол ингээ би ашиглая гэхээр одоо энэ бол амар гоё вебсайт байна шүү дээ. Энэ гоё вебсайтыг би ашиглая гэхээр ашиглаж яг энэ шигээ хий гэхээр премиум буюу би мөнгө төлөх юм байна. Тэг яг одоо үнгүй юм чи хэдүүл яг энэ вебсайтыг туршиж үзье тэхүү guys. Opus 4.8-ыг ашиглаад яг энэ вебсайтыг хэдүүлээ хийж үзье өнөөдөр. За өчигдрийн яг хийсэн зүйл бол манай Vex AI гэсэн YouTube суваг дээр бол орцсон байна. Тэгэхээр та бүхэн тэрийг ухрааж үзье гэж яг юу бүтээсэн хараарай за guys. За байж байгаарай. Нэг хүн юм бүтсэн байна. Инх баяр нэмаа гэдэг хүн юм бүтсэн болохгүй байна гэж битсэн байна. За инх баяр нэмаа гэдэг хүн энэ одоо лайв стримийг үзэж явах юм бол за яг ямар асуудал тулгарч ийн тэрийг илүү дэлгэрэнгүй бичээд өгөөрэй за. Ягаад тэгэхээр яг одоо ингээд AI маань ажилласан 198 сая дээрээс эхэлсэн бол яг одоо ингээд бараг 200 сая төгссөн байна. Одоо дахиад нэг рефреш хийхэд бараг 200 сая хүрчих юм шүү гэж л бодоо тэ. AI маань бол ямар ч асуудалгүй ажиллаж шүү.
Их хоёр нэмаа. Тэгэхээр яг юун дээр асуудал гараад байна гэдэг илүү дэлгэрэнгүй бичвэл туслаад өгч болно шүү. За тэгэхээр бидний зорилго бол яг энэ вебсайтыг өнөөдөр хийн. За хэдүүлээ промптын копитод үзье. За тэгэнгүүтлээ cloud ажиллуулад за cloud ажиллуулсны дараа effort руугаа ороод за тэгээ effort-оос ultra code хэдүүлээ сонгоч. Ultra code ашиглаад хэдүүлээ бүр cloud-ийн хамгийн сүүлийн үе дотор cloud opus 4.8-ийн хүчийг хамтдаа гаргацгаа зөө. За энэ вебсайт саяны энэ motion вебсайт нь яадаг вэ гэхээр яаж одоо яг энэ вебсайт хийсэн байх нь шүү дээ. Эднэр одоо ашиглаад тэнгуүтээ яг ийм вебсайтыг промптоор opus 4.8 маань хийж чадах нүггүй юу гэдэг хэдүүлээ хамтдаа харцгаая. За энэ дээр ингээ пейстлээд за ингээ зүгээр шүү пейстлээ үзчихийдэх бай. За тэгээ хэдүүл эндээс уншъя. Юу гэж бичсэн юм. За full screen-тэй яг ингээл бичсэн байна л да фонтуудаа. Одоо юу промптуудаа. За тэгээ ямар фонт ашиглах юм? Body UI фонт нь ямар байх юм? Display нь ямар байх юм? За тэгээд энд нөгөө зураг тавьсан байна. За хэдүүлээ энэ зургийг аваад заяа. Энэ зургийг аваад өөрөө яг ямар зураг байна харъя. Тэгвэл guys. За журын илүү бичээчлээ. Sorry guys. За энэ зураг ажилт юм уу яг энийг хэдүүл харъя тэгвэл. Өөхөр хин уртаа тайсан юм шүү дээ. За ингээд нэг үзье да guys. За энэ бол яг нөгөө зураг нь бол орцсон байна тий. Prompt дотор орцсон байгаа юм байна. Тэгээ энэ зураг нь бол hex field-ээс авч байгаа юм зургнуудаа татаад. За AI маань яг одоо маш их ачаалтсан байна guys. Тэгэхээр яг одоо 200 сая токен бол гарцсан байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр яг одоо группт 200 гаруй удаа бараг 300 хүн байна. 300 хүн нэгэн зэрэг ашиглаж байгаа гэсэн үг. За тэгээ AI маань ямар вебсайт хийж чадах нь хэдүүлээ хамтдаа харцгаая. Яг одоо 200 сая токен манайхан хэрвээ ашиглаж авах юм бол төр зур байж байгаа. За guys. Тэгэхгүй бол ачааллаад эхлэхээр ингээд ашиглах боломжгүй болоод байгаа байхгүй. Яг одоо групп дээр бол 280 хүн байна. 280 хүнээс 29 нь онлайн байна. Тэгэхээр хэрвээ онлайн байгаа хүмүүсээс ашиглаж байгаа юм бол төр зур байж байгаа guys. Хэдүүлээ өнөөдрийнхөө лайв стримээр cloud-а ажиллуулад тултал нь гоё юм хийгээд тэгээ лайв стримээ өндөрлөе гэж бодож байна. Миний зүгээс. Тэгэд ийм болохоор яадаг вэ гэхээр бид нар хамгийн эхлээд жилийн хамгийн ихний 20 хэрэглэгчэд л борлуулалтаа хийж байгаа. Тэгэхээр 20-с хэтрээд ороод ирэхээр юу гэдэг 21 22 дахь хүмүүс ороод ирэхээр ачаалаад дийлхэ болоод ингээ AI маань ажиллахаа болчиход байгаа юм guys. Тийм болохоор бид нар ерөөсөө ихний 20 хүндээ л борлуулалт зарлаж байгаа шүү. Яг AI маань бол ажилласаар л байна. Гэхдээ бидний cloud code бол ерөөсөө ажиллахгүй байна. Маш олон хүн ажиглаж байгаа болохоор ингээд ах шиг байна. Хэдүүлээ жоох үлээгээд үзье те. API error заагаад байна. Guys, хэрвээ та хэд ашиглаж байгаа хүмүүс бол төр зур ажлуудаа болж байгаа ч гэж би хүсэх байна. Хэдүүлээ өнөөдрийнхөө яг энэ вебсайтыг хийж үзээд за тэгээ болвол яг энэ бас амар гоё вебсайт шүү дээ нэр та. 3D object-тэй тэр нь хөдөлж чинь те. Энэ минийг бол бүгдээрээ туршиж үзмээр байна. Тааш туршиж үзэх гэхээр манай хэд зөксөө зайгүй ашиглаж чинь. Гэхдээ яах л ч одоо үнгүү зарлж байгаа учраас үнгүү ашиглахаас үр аргагүй л дээ. Хэдүүлээ энэ дээрээс харах юм бол AI маань бол ажилласаар л байна. Playground дээр ажиллаж гин болно. Лого бичиж үзье хэдүүлээ. Амар ашиглаж шүү. Тэр бас яг ингэсэн лайв стрим хийлгээд маш олон хүмүүс ашиглаад тэгээд ер нь бол гатсан байгаад байгаа бид нэр. Амар ачаалттай нэг guys. За хэдүүлээ бүр болохгүй бол саяны шеэрлсэн API-а revoke хийгээд устгаад за тэгмээ өнөөдрийн лайв стрим дээрээ зорьсон зорилтоо
зорилтын ажлуудыг хийж дуусгачаад үнэгүй API-а зарлая гэж би бодож байна. Тэгэхгүй л яг ийм байдлаар бол хэдүүлээ ажиллаа дуусгах гэдэг бол маш зөөхөн харагдаж байна. Боломжгүй харагдаад шүү дээ баг тий. Энэ бүр амар ачаалсан байна guys. Түлээ дахиад жоохон хүлээгээд үзье guys тэхүү. Хүмүүсээ жоохон гарах гад үзье. Окей, ажиллаж эхэлсэн болов уу? Одоо ажиллах магадaltaй юм шиг санагдаад байна. За тэр хооронд хэдүүлээ хүлээж авах хоорондоо заяа. Та бүхний одоо яг одоо 8 хүн үзэж шүү дээ. За 9 хүн үзэж байна. За тэгээд тэр 9 хүн маань асуулт байл асуугаад байгаарай. Та бүхний асуултанд гоё хариулаад явъя тий. Нэг жилийн эрхийн талаар асууж болно. Эсвэл яг энэ AI-г ашиглаад ямар гоё зүйл хийж болох вэ гэдэг талаар ярилцаж болно. Тэгэхээр хэдүүлээ хоорондоо ярилцъя тэхүү хүлээж авах хоорондоо. Тэгээд хэдүүлээ бүр болохгүй л яг түрүүний шеэрлсэн API-г revoke хийж агаад дахиж хүмүүстэй цацахгүйгээр ашиглая гэж бодож байна би. Тэгвэл болж байна та бүхэн таалагдж байна. Манай эдээс асуулт байл асуулт асуугаарай. Тэгвэл энэ чи хүмүүс ашиглаа л байна. Тэгээ нөгөө хитрхи ачаал нь ихсээд ирэхээр бид нар даахгүй байхгүй сервер маань даахгүй байгаа. Тэгэхээр л жилийн эрхээ ерөөсөө л 20 хүнд л зарж борлуулж байгаа гэсэн үг шүү guys. Тэгэхээр хэрвээ та хэд дундаас жилийн эрх авахар сонирхож байгаа бол та бүхэнд бол ийм асуудал толгорохгүй шүү guys. За. Энэ бүр API error зачлаа guys. За хэдүүлээ өчигдрийн CS2-ыг оруулж үзэх үү. За амар төвшин алтан үе гэдэг хүн бичсэн байна. Өмнө хийж байсан зүйлүүдтэй танилцээ сонирхолтой санагдаад гисэн байна. За тэгээ өчигдөр бол бид нар яг ийм тоглоом бүтээсэн. Cloud-ийн Opus 4.8 ашиглаад за нэг барагцаал бол 30 минутын дотор бүтээсэн. Гэхдээ бид нар ерөнхийдөө 15 минутанд бүтээх зорилготой байсан энэ тоглоомыг. Даанч тэг яг өнөөдрөх шиг ийм амар ачаалал дийлэхгүй асуудал гарсан учраас яалтчгүй бид нар нэг 30 гаруй минутанд хийсэн байгаа. За энэ тоглоом нь яадаг вэ гэхээр яг Counter Strike 2 тоглоомыг 10 минутанд хийгээд өгөх гэж AI-тайгаа ярилцсан байгаа. Энэ ингээ буудаж бол хэрвээ буутах юм бол ингээд уртлын crosshair хөдлөөд байгааг та бүх харж байгаа бах тий. Ингээ буудаж болдог. Энд ингээ бот байгаа. Энэ боттой би ингээ алдсан гэсэн үг. За энэ бол. За ингэнгүүт Clock 18-аар Phoenix-ыг халлаа гэсэн юм. Зүйл гарч иж байгаа. Энийг бол ерөөсөө Cloud-ийн Opus хийсэн. Энэ дээр бол ямар ч скил ашиглаагүй. Цэвэр яг Opus-ийн хүчээр ашиглаж хийсэн байгаа энэ тоглоом бол. Тэгээ нэг ийм л тоглоом хийсэн даа guys. За Counter Strike 2-ыг бол бид нар энийг бол 30 минутын дотор бол хийсэн байгаа заяа. За ингээд ажиллаж байгаа. Damn guys. За тэгээд үүний дараа бид нар юу хийсэн бэ гэхээр яг нэг өөрсдийнхөө Vex AI байдаг. Vex AI-ийн чат байгаа guys. Энэ чатыг бол бид нар хөгжүүлсэн байна. Алдаатай байсан. Тэгээд тэр алдаатайг ерөөхдөө зассан байгаа. За баяртай за юм битсэн мэ. Жохон гацаад байх шиг байх. Минийх гацаад байгаа юм байна. Бусдынх нь яаж юм. Өчигдөр бас яг нэг тиймэрхүү юм дуулж ирсэн шүү. Гацаад байна гээд. Тэгээд бид нар яг шалгаад яг үнэхээр гацж гин үгүй юу гэхээр зарим хүмүүсийнх интернетээс бол гацж исэн билээ. Тэг яг манай зүгээс бол юусаа гацж байгаа юм бол байхгүй билээ. За энэ дээр Бацаахан Шар гэдэг хүн
Манай 1 жилийн эрхийг авсан хүмүүс маань юм бичсэн байна. За энэ дээр бол API error retrying in 0 seconds гэх. Харин тийм ээ. Энэ дээр бид нар үнэгүй API зарлцсан байгаа. 1 жилийн эрх авсан хүмүүс маань яг юм алдаатай нүрдүүлсэн байна. Ийм болохоор л бид нар ерөөсөө эхний 20 хүнд л борлуулалт хийхээс өөр аргагүй гэсэн үг. Тэгэхээр хэрвээ 21 22 дахь хүн төлбөрөөр шилжүүлээд ороод ирэх юм бол бид нар төлбөрийг буцаана гэсэн үг. За энийг одоо төлөө бүр болохгүй бол за одоо энэ дээр бол ажиллаа эхэлсэн байна. За хэрвээ Бацаахан шар гэдэг хэрэглэгч маань хэрвээ энэ алдаа дахин гарах юм бол юу гэж ойлгох ёстой вэ гэхээр яг одоо бид нар энийг 280 хүнтэй групп дээр постлцсан байгаа. Тэгэхээр 200 гаруй хүнээс хичнээн нь ашиглаж байгааг бол би бол таач мэдэхгүй байна. Тийм тэгэхээр хэдүүлээ үнэгүй API дуусны дараа 1 жилийн эрхтэй хүмүүстэй зориулаад зөвхөн тэр хүндээ хангалттай хэмжээний токен ашиглах боломжийг олгоно. Тэр нь бол ямар ч гацалтгүй ажил шүү за. Их цоглог явсан юмсан одоо тасарсан уу яав гинэ. Харин тэгэхээр нөгөө бидний яг эхний 20 хүнд борлуулалт хийнэ гэдэг энэ зорилго чи ерөөсөө л юм. Бид нар орж ирсэн жилийн эрхтэй байгаа 20 хүнийхээ эрх ашигыг хамгаалаад тэрхүү 20 хүмүүсээ одоо ашигтай байх гэж л үзнэ гэсэн үг л дээ. За guys юу яа та free API-а ерөөсө зогсоохоор шийдээ дөө. Өчигдөр бол угаасаа хангалттай токеноор тушаад үзсэн. Манай хэрэглэгчид бол одоо эндээс ингээ харах юм бол 203 сая токен дээр явж байна. Энэ мөнгийг бид нэр түрүүн бодож үзсэн те 198 саяыг ингээ бодож үзсэн чинь нийт $3,500-тэй дүүцхүүс хэмжээний токеныг үн төлбөргүй хэрэглэгчтэй зориулж баталгаа болгож харуулсан байх нэ. Тэгэхээр одоо миний зүгээс ямар арга хэмжээ авах вэ гэхээр би яг одоо энэ API-ийг хаах гэж байна guys. Ерөөсөө шууд хаалаа. За guys тэгээд хэрвээ үнэгүй API ашиглаж байгаа хүн байгаа бол уучлаарай. Үнэхээр инкээс өр арга алга лайв стрим хийлцэн байхад би одоо ямар ч үр дүн харуулж чадахгүй байна. Тэгээд дээрэс нь яг жилийн эрхтэй хүмүүс маань бас ашиглаж чадахгүй байна. Тэгээд жилийн эрхтэй хүмүүс маань яах вэ гэхээр 20 хүн маань бүрдсэний дараа тус бүрд нь яг ийм платформ нээж өгнө. За тэрэн дээр болохоор токеноо хянах боломжтой болж ирнэ. За хичнээн мөнгө яг official API-ээр үрж байгаа нь тий. Яавал ашигтай байгаа гэдэг бүх мэдээлүүд нь харагдана. Тийм тусгай VXAI-ийн дашборд орж ирнэ. Тэгээ хүн тус бүрт 20 хүн тус бүрт нь API key өгөх учраас ийм асуудал гарна гэж санаа зовлтгүй шүү. За Flax юм бичсэн байна. Лайв үзэж байгаа зөвхөн хүмүүстээ харуулад хамт юм хийгээд үзүүлвэл болох юм болов уу гэн. Тийм Flax одоо хэдүүлээ тгий. Яг энэ Opus 4.1 fast цагуурыг бол хэдүүлээ ашиглаж байгаа. Гэхдээ тэгээд үнгүүгээд хүмүүстэй зарлцсан болохоор хүмүүс маань яг үнэхээр галзуу ашиглаад байна. Одоо энд ингээ 203 сая байхад сая 203 сая 300 мянга байхад 203 сая 600 мянга гараа авсан байз. Тэр хүмүүс ингэж амар ашиглаж ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр яг одоо үнэгүй зарласан API хаагаад зөвхөн одоо энэ лайв стрим зориулж байгаа хүмүүстээ API харуулахгүйгээр хэдэн зүйл тушаад хийгээд үзье дэх үү guys. Тэгээд яг Opus 4.8-ийн хүчийг хамтдаа сориод хараад үзье гэж би бодож байна. За тэгэхээр та бүхэн хэсэг хугацаанд хүлээж аваарай. Би яах вэ гэхээр cloud руу ороод за яг энэ нөхөө алтааг засаатгая guys. За асуудалгүй засаатах. За за тэгээ та бүхэн дундаас жилийн эрх авахыг хүссэн хүн байх юм бол яах боломжтой вэ гэхээр ийм асуудал гарахгүй. Тэгээ одоогийн байдлаар бол 12 хүний зай байгаа. Тэгээ тэрхүү 12 хүмүүс ашиглаж явах бас боломжтой шүү. За guys тэгэхээр та бүхэн санаа зовлтгүй ашиглаарай гэж би хэлэх байна. За одоо хэдүүлээ яагаад үзье та энийг хаагаад түрүүнийхээ хийсэн API key-г зөксөё доо. Cloud-аар л хийлгэн хэдүүлээ. За энэ нь бас ачаалтсан байх уу хэдүүлээ ашиглаад үзье гэж бодож байна. Энэ ч ихтэй ерөөс ачааллаг байхаа гэж бодоод байгаа юм.
Бас ачаалтсан байна. За яз. Байж гараа guys. Өөр юм дээр алдаа гарсан шүү дээ. За одоо энэ ажиллах бах. Тэгээ ажиллангууд нь Opus 4.8-ыг ашиглаад үнгүү зарсан. Одоо энэ дээр бид нэр лайв стрим хийхэд зарласан байгаа. Энтрийг бол хэдүүлээ revoke хийгээд устгая. За тэгээд яагаад тэгэхээр хүмүүс бол амар ашиглаад байна guys. Лайв стрим маань бараг ямар ч үр дүнгүй болох гэдэг шүү. За үзөө энэ бүр амар ачааллаад шүү. За окей, ингээ хаачдаг guys. Ингээд free API байхгүй боллоо. Free API-г уг нь бол хүмүүстэй ашиглуулахыг бол би хүсэж байсан дааж тэгээд үнэхээр хитрхи их ашиглаад байгаа учраас хаахаар шийдвэр гаргалаа. За хэдүүлээ одоо тэгэхээр яах вэ гэхээр дахин нэг API гаргаад тэгээд дотроо гоё юм хийх гэдэг үстэй тэ guys. Тааж үүж удаж байна. Санал нэг байна уу? Яхарахгүй амар ачаалтсан байна guys. Яа, барыг сервер нураах төгсөн биш үү? API error заасан байна guys. Амшигтай. Хүмүүс бол үнэхээр галзуу ашигласан байна. Миний хувьд бол бүр хэлэх үг. Үнэхээр алгатай. Одоо бол API маань зогссон байна. Тэгээд төлөө дахиад нэг жоох хэсэг хугацаа хүлээх юм бол ажиллаж эхэлнэ гэж найдаал байна та guys. API error заажаа guys. Сервер унтарсан юм шиг байна. Тэгэхээр үнэгүй API зарлахад бол өчигдөр бол маш гоё явж исэн. Тэгээд одоо бол үнэхээр зогсоосон дээр юм шиг байна. За би багийнхан лугаа юм бичиж ин яг одоо тэгээд серверээ рестарт хийгээд тэгэхээр хэлчихлээ. Тэгээд удахгүй хэдүүлээ ярьсан гоё лайв стримийнхаа үр дүнтэй гоё зүйлүүд хийж эхэлнэ. За лайв стрим үзэж байгаа хүмүүсээс хөлцөл өчье. Яа тэгэхээр хэдүүлээ амар гоё юм хийнэ гэж орж ирчээ. Тэгээд фейлдчлээ. Өнөөдөр л яхаарахгүй хүнтэй байна. Бараг 300 хүн ороод ирсэн байна. Тэгээд энэ 300 чинь зэрэг ашиглахаар галзуурж байгаа л та ялч. Одоо л энэ дээр ингэ зогссон байгаа та бүхэн харж байгаа. 204 саягаар зогсож байгаа. API free байлахаа ер нь болохоор шийдлээ guys. Тэгэхгүй бол арай л хитрхи их ашиглаад байна. Одоо тэгтээ цаашаа дахиад ийм асуудал гарахгүй. Тэгээ яг жилийн ирэх авч байгаа хүмүүст бол ийм асуудал бүрч гарахгүй. Ягаад тэгэхээр тоотой хэдэн хүн л ашиглаж байгаа учраас ямар ч асуудалгүй шүү guys. За. Жохон фейл явцсан шүү guys. За би багийнхан лугаа юм бичсэн байна guys. Тэгэхээр
Та бүхэн жоох хүлээж байгаарай. Серверээр рестарт хийгээд надад мэдэгдэх юм байна. Тэр үеэр ямар ч судалгүй ажиллах юм биш үү guys. Окей. За guys, эргээд ажиллаж эхэлсэн бол та хэдүүлээ одоо туршаад үзье гэж бодож байна. Байхгүй guys. Уг нь бол эргээд ажилласан юм шиг л харагдаад байна. Тэгээд юусоо ажиллаж чаддаг юм баг та. За окей guys. Одоо хэдүүлээ ашиглаж үзцгээе за. Одоо л ямар ч судалгүй guys. За одоо хэдүүлээ яах вэ гэхээр өөрсдөө систем дээр нэмэлтээр ашиглаад тэгээд одоо энэ ямар ч судалгүй ажиллана guys. Та хэдийг хүлээлгсэн мөлстэй уучлаарай guys. Одоо энэ бол өстой ямар ч судалгүй ажиллана guys. Манай хүмүүс сая энийг өгч энийг ашиглаарай гэ. За асуудал ажиллаж байна. За одоо хэдүүлээ яах вэ гэхээр өөрсдийнхөө API Enterprise руу ороод шинэ API нээгээд өгөө гэдэг хэлье. За guys. Тэгээ хэдүүлээ зөвхөн live stream дотор л харах юм чинь постлохгүй. Тэгээ постлчоор хүмүүс амар хараад байна. Тэгэхээр яг одоо 10 хүн үзэж чинь. Тэгэхээр энэ хүү 10 хүн л одоо ашиглах боломжтой шүү гэж л би одоо харж байна. За юу guys. Тэгээд хэдүүлээ нөгөө дөрөвний ярьсан гоё вебсайтаа хийнэ за. Яг энэ motion сайт руу энийг туршиж үзье гэж би бол үнэхээр хүсэж байна. За тэрний дараа болохоор бас энийг ашиглаж үзмээр байна. Энэ бол маш гоё аахгүй тийм маус явангууд ингээд зургийг нь өөрчлөгдөнөөр галзуу уусдаг гэсэн. Тэгээд энийг бас туршиж үзмээр. Энэ бас амар гоё сонирхолтой. Скроллингүүд ингээд цэцэг нь хөдөлдөг. Тэ амар гоё. За бос өөр үнэгүй гэвэл нэг ийм үнэгүй юм байна. Энэ ч ихтэй баг нэг онцгой юм баг байхгүй юм дөө. Зүгээр production to the web юм байна. Энэ минь бол ихтэй бас алж ш. Тэгтээ зөвхөн limited юм байна. Одоо үг төлсөн хүмүүст л өгнө гэсэн үг юм байна л та. Тэгэхээр магадгүй жилийн ирэх авсан хүмүүстээ бас яах вэ гэхээр бид нэр энэ митийн промптуудыг та бүхэндээ шеэрлэн заяа. Тэгээ гоё хэдүүлээ paid community үүснэ жилийн ирэх авсан хүмүүст. Тэгээд тэрхүү paid community дотроо хэдүүлээ гоё project эхлүүлнэ, гоё тоглоом хийн, за хамтдаа вебсайт хийж хөгжүүлнэ. Яг тэгэхээр бидний хиймэл оюухан үнэгүй учраас хоорондоо ярилцаад амар гоё юм хийш үү за guys. Тэгэхээр одоогоор 12 хүн дутуу байгаа. Тэгэхээр та одоо энэ үзэж байгаа 10 хүн орчих юм бол барыг дуусчихна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та бүхэн гоё өөрсдөө хөрөнгө оруулаад хязгааргүй ашиглаад гоё яг бол боломжтой шүү guys. Энэ дэр яага API алдаа заагаад болоод байна. Харахгүй серверийг унгаанга алдсан шүү дээ. За тэр хооронд уншиж байгаа хооронд хэдүүлээ. Ийм гоё юм туршиж үзэн заяа. За тэгээд хоёрдугаарт өчигдөр нөө ярьсан. Одоо энэ поли маркет дээр те одоо хязгааргүй хэмэл оюуханд болохоор бид бүхэнд ямар давуу тал үүсэх вэ гэхээр яг ийм арилжааны платформуд бол илүү амар ашигтай тусна. Одоо энэ та бүхэнд RN1 гэдэг арилжаачныг танилцуулъя. RN1 одоо энэ арилжаач маань ерөөхдөө бол Open Cloud гэж байдаг. Тэрийг Cloud-ийн Opus 4.8 хэмэл оюухантай холбоод за тэгээ 24 7 тасралтгүй арилжаа хийлэгдэг заяа. Тэгээ одоо энэ дэр ингээ харах юм бол Now гэж байгаа. Яг одоо ингээ арилжаа хийгээд байна гэсэн. Энэ нь болохоор бодит хүн биш. Энийний арт ерөөсө ботл ингээ
бета байж явж байгаа гэсэн үг байхгүй. Poly market нь болохоор яг тийм бет гэхээс илүү prediction market гэсэн үг. За энэ тухай дараа нь яриа заяа. Тэгээ энэ арилжаач яасан бэ гэхээр хиймэл оюухан ажиллуулж үлдээгээд $84 хийж үлдээсэн байгаа заяа. 7 сарын 10 буюу 25 оны 7 сарын 10-нд одоос бараг л жилийн өмнө гэсэн. Тэгээ тэр $84 нэг ая сартаа $9 сая болсон guys. Энэ бол зөв үнэхээр галзуу гоос. Гэхдээ энэ хугацаанд энэ хүний одоо зардал нь юу вэ гэхээр ийм удаан хугацаанд хиймэл оюуханыг тасралтгүй ажиллуулна гэдэг зардал бол амар үнэтэй болно. Тэгэхээр Vex AI-ийн жилийн ирэх авсан хүмүүс яаж ийм нэхэр ийм project хийх боломжтой. Тэгээ жилийн ирэх авсан хүмүүстээ нийлээд бид нэр ийм бас хиймэл оюухан хийж хөгжүүлнэ гэж бодож байгаа шүү заяа guys. Тэгэхээр та бүхэн яг ийм юм ашиглаж авах бас болно шүү заа guys. За энэ нэлээд удаад энэ хэдүүлээ юу яа манай багийн зүгээс арай өөр шинжлэгдсэн модель өглөө. Тэр моделийг хэдүүлээ ашиглаад үзье гэж бодож байна. Тэгээд ашиглачаад хэдүүлээ яах вэ гэхээр энэ API устгаад үнэгүй байлгахал болно гэсэн үг шүү байсан. За ингээс хэлж таа гэсэн. Одоо AI маань ямар ч асуудалгүй ажиллана. Ямар ч асуудал. Гацах юм байхгүй зөв. Одоо хэдүүлээ өнөөдрийн лайв стримийг зорилго болгох гой вебсайтуудаа хийн. За тэгээд 12 хүний суулцаа байгаа жилийн эрэхтэр тэр 12 хүний борлуулалтаа нээн гэсэн үг. За тэгээ гоё хэдүүлээ хамтдаа хэрхэн хөгжих боломжтой тухай ярилцсанаа гэсэн. Ямар ч асуудалгүй. За тэгээд Poly market ярьжсэн шүү дээ. Poly market дээр бол ингээд хиймэл оюухан ашиглаа тасралтгүй ингээ арилж ялгчулж байна. Хэрвээ та бүхэн бүтэн нэг жил хэрэг авбал за тэгээ бид нэр одоо хэдэн сарын дараа ч юм уу ийм одоо технологи өөрсдөө нийлээ те 20 гишүүдтэйгээ нийлээд ийм бүтээчих юм бол бид нэр тус бүрдээ ийм AI боттой болоод тэг ингээд сайт хаасл хийх боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт одоо хамгийн том хүч буюу хиймэл оюухан маань үнэгүй буюу те одоо жилийн ирэх авсан хүмүүст маань болохоор хязгааргүй болчихж байгаа учраас тэр жилийн ирэхтэй хүмүүс маш гоё боломжийн эзэд болж байгаа байхгүй. За одоо prediction marketing тухай яриа заяа. Prediction marketing нь юу вэ гэхээр за энэ дэр бол мэдээж спорт ч өгч шүү дээ. Спорт байдгийн өнгөтл хүмүүс ингээд амар цогтдаг болсон тий. Ягаад тэгэхээр ингээд бүтэхгүй мөрөөдөө тоглоом гэдэг үднээс хардаг бол за яг энэ Poly market дээрх одоо энэ спортуу за тэгээ энэ ус төрийн мэдээлэл, крипто за бусад одоо энэ цаг агаар хүртэл байна тий. Энэ бүх мэдээллүүдээр ийм ханш явагддаг болсон. Жишээ нь одоо энэ Vertanen гэдэг тоглогч болохоор 31 центийн ханштай заяа. За эсрэг талд O'Connell гэдэг тоглогч болохоор 70 центийн ханштай. Тэгэхээр энийг яг ховцааны зах зээл шиг харах хэрэгтэй гэсэн үг шүү за. Тэнгүүд энэний ханш нь болохоор 31 центтэй байна шүү дээ үнэн. Тэгэхээр хэдүүлээ одоо тооны машин гаргаа бодоод үзье заяа. Хэдүүлээ жишээ $1 хөрөнгө оруулвал нэгийг хуваах нь нэг ширхийнх нь 0.31 цент. Тэгэхээр бид нар нэг ойролцоогоор 3.2 шеэр авч байгааз шеэр буюу одоо хувьцаа авч байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ би энийг $1 бодлож авал надад 316 шеэр ирж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт би яагаад ашиг авах юм бэ те? Яавал би ашигтай юм бэ гэхээр одоо энэний хувьцааныхын ханш нь 31 цент байгаа шүү дээ. Тэгээ хэрвээ энэ тоглогч ялах юм бол энийх нь ханш нь өссөөр байгаа $1 хүрээд эсрэг талынх нь хүний ханш нь унсараад тэг болоод тэгээд нэг юм арилжааны зах зээл шиг болсон зав. Хэрвээ та бүхэн уламжлалт бетийн тухай мэдэх юм бол яадаг вэ гэхээр хэрвээ та нэг талд нь одоо бет тавьсан байх юм бол зарах боломжгүй байдаг. За зарах боломж олдсон ч гэсэн одоо юу гэдэг минут тутам те секунд тутамд зарах боломж л юусаа байдаггүй баха. Тэгээ энэ маань болохоор ингээд дотор ордер бүктэй байдаг. Энэ бүр амар болсон. Тэгээ энэ Poly market маань болохоор ингээд бот ажиллуулах амар боломжтой болсон. Хиймэл оюуханыг ашиглаад. Тэгээ энэ байдлыг харах юм бол давуу тал маш өндөртэй байгаа. Тэгээ хэрвээ бид нэр хиймэл оюухан ашиглах юм бол болно гэсэн үг guys. За хэдүүлээ Vex AI дээрээ шинэ хиймэл оюуханы AI гаргаж ирмээр байна. Одоо энэ дэр ингээ харах юм зөкссөн байгаа зү. Тийм болохоор үнэгүй API одоохоор зөкссөн байгаа гэсэн үг шүү за. За хэдүүлээ юу хэлэх вэ те? Шууд вебсайтаа хийгээд эхэлчихгүй guys. За энэ яг ингээ ажиллаж илээ.
Тэгээ хэдүүлээ гоё вебсайт хийгээд ажиллавал идэхгүй guys. За хамгийн түрүүнд бидний хийх зүйл маань юу вэ гэхээр одоо бүр хамгийн их сонирхолтой нэг зүйл. Interactive Discovery гэдэг нэртэй. За энэ дээр бүтэн prompt нөгөө за яг энэ вебсайт хийж өгнө гэсэн үг. Тэгээ бид нар энийг ингээ copy доод cloud code-н дээр paste тавиад enter дарах юм бол шууд биднэрт энэ хүү вебсайт хийж өгнө гэж би ойлгоод байгаа зөө. Тэгээд нөгөө prompt-а хэрвээ сайн бичиж чадах юм бол вебсайт бол их амархан болцсон. Тэгээ аппликейшн бол их амархан болцсон. Тоглоом хийхэд бол бас маш амархан болцсон гэдэг яриа гараад байгаа. Одоо хэдүүлээ энэ вебсайтыг cloud-ийн Opus 4.8-аараа бүтээх гээд үзье заяа guys. Тэгээ та бүхэнд яг энэ одоо өнгөрсөн стрим дээр яасан бэхээр бид нар одоо ингээд AI ингээд ажилуулад байж байгаа хоорондоо би бинтэйгээ ярилцаад тий лайв стрим үзэж байгаа хүмүүсийн асуултанд хариулаа явуулжсэн. Хэрвээ та бүхэнд ч гэсэн муу адил асуулт авах юм бол бүгдээрээ бичээрэй, хэдүүлээ чөлөөтэй ярилцах хэрэгтэй. Яг тэгэхээр бид нар одоо яг одоо код бичиж байгаа учраас нэг ёсонд уйтгартай ажил хийж байгаа. Хиймэл оюуханыг ашиглаад vibe code хийж байгаа учраас уйтгартай санагдах баг. Тэгэхээр хэдүүлээ би биенийхээ асуултанд хариулаад тэгээ та бүхэд мэдлэг олгоё гэхүү guys. Үзэж байгаа 10 хүн байна. 10 хүн маань та хэд маань хэрвээ сонирхолтой асуулт авах юм бол ягаад асуугаарай гэж та бүхнээс хүсье. Тэгээ хэдүүлээ гоё ярилццгаая. Opus 4.8 маань бол одоогоор Cloud-ийн Anthropic компаниас гарсан хамгийн хүчрхэг модель байгаад байгаа. Тэгэхээр жилийн ирэх маань бол яг үнд бол сая 600 сая төгрөгийн үнэтэй үнэтэй. Гэхдээ жил гэдэг чинь та бодоод үзтээ 12 сар шүү дээ тий. Бүхэл бүтэн 12 сар тасралтгүй ашиглах эрхийг сая 600-аас бидэнд нээлттэй урамшуул гэж хямдруулад ердөө 1 сая төгрөгөөр борлуулж байгааг бодоо. Гэхдээ зөвхөн 20 хүнд зав. Хэрвээ 21 22 дахь хүн орж ирэх юм бол бид нар бол маргаангүйгээр төлбөрийн буцаахаас аргагүй байхгүй. Яагаад тэгэхээр үлдэгдэл 20 хүмүүсийнхээ эрх ашиг тий тэр хүмүүсийнхээ одоо API-ийн ачааллыг даах учраас тийм шийдвэртэй байгаа шүү guys за. Тэгээ та бүхэн гоё асуулт байвал guys бичмээр байна. Тэгээ хэдүүлээ гоё ярилцаад гоё юммаар байна. Миний зүгээс бол одоо энэ дэр ингээ харагдж байгаачлан cloud code маань бол ингээ ямар ч асуудалгүй ажиллаж байна. Cloud Opus 4.8-аар power хийгдээд ажиллаж байгаа. За бид нар болохоор энэ motion site байрлах энэ prompt-ыг ашиглаад яг энэ вебсайт хийж үзэж байгаа заа. Opus 4.8 маань хийж чадах нь үгүй хэдэн минут зарцуулах нь үү тэр болгоныг хэдүүлээ туршиж үзэж байгаа шүү guys. Энэ хугацааг ашиглаад хэдүүлээ уг нь хоорондоо ярилцмаар байна. Та бүхнээс асуух асуулт юу вэ? Тэ мэдэхгүй байгаа юу вэ? Сонирхож байгаа юм юу вэ? Ямар зүйл хийж үзхийг хүсэж байна те? Тэр болгоноос сайхан бичиж үлдээгээрэй guys. За одоо cloud code маань бол index.html-ээр бичиж байна. Бусад хэрэгтэй мэдээллүүдээ бичиж эхэлж байна. Ер нь бол одоо энэ 2026 онд бол хиймэл оюухан ашиглаж сайн эзэмшиж чадсан хүн л амжилтаа явахаар болоод байгаа шүү дээ guys. Одоо хэдий үнтэй их сургуульд тэ программист болох гээд код бичээд software engineer болоод явсан ч гэсэн одоо AI өнөөдрийн төвшөнд л ийм амар болцсон байна. Зөвхөн бид нар хэдэн үг хэлээл за тэрхүү AI-аа үнэхээр сайн хөгжүүлж чадах юм бол асуудалгүй тэ хүчийг мэдрэх боломжтой болцсон байгаа цагт бол яг энэ цаг үед бол AI-ийг л бүрэн эзэмшиж сурцсан байхад за ирээдүйн тэр жилүүдэд тэ шинэ AI гарсан ч гэсэн бид нар толгоо өвдөхгүй санаа амар ашиглах байхгүй guys. Тэгээ дээрэс нь нэг зүйлийг бас тань хэлмээр байна. Одоогоор энэ cloud-ийн гаргацсан Fable 5 бүр мөсөн одоо ажиллахгүй болцсон байгаа. Тэгээ хэрвээ 7 сарын 1 гэхэд Fable 5 ороод ирэх юм бол өнөөдрийн байдлаар 1 жилийн ирэх авсан хүмүүс маань шууд хязгааргүй ирэхээр худалдаж бишээ ашиглах боломжтой шүү гэсэн. Тэгэхээр 1 жилийн ирэхэд яг одоо 12 хүн хүний зай үлдсэн байна.
Тэгэхээр тэрхүү хүмүүс маань хэрвээ одоо Fable 5-ыг иргэн ирнэ те эсвэл одоо юу гэдэг ChatGPT-ийн дараагийн шинжлэгдсэн технологи эсвэл DeepSeek те эсвэл Grok гэж болно те одоо Elon Musk-ийн хөгжүүлж байгаа Grok гэдэг модельүүд байгаа. Тэр болгоныг хязгааргүй ашиглахыг хүсэж байгаа юм бол нэг жилийн эрхийг аваарай гэж би та бүхэн зөвлөмөр байна. Яг тэгэхээр бид нэр дараагийн борлуулалтыг хизээ гэдгийг зарлах бол боломжгүй зөө. Яг тэгэхээр ойлгомжтой. Үнэгүй API-ээр зарлахаар бидний одоо юм AI маань ерөөсө гацаад ажиллахгүй байгааг та бүхэн харж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бид нар ерөнхийдөө 20 хүний л ачааллыг даах чадвартай шүү. За одоо бараг ойролцоогоор 6 минутын хугацаанд яг маань тасралтгүй ажилласан байна. Нийт бид нар 6500 токен шатаасан байна тий. За энэ хүү токен ингэ шатааж байгаа учраас AI маань ингээ амар асуудалгүй ажиллаж байгаа та бүхэн харж байгаа бах тий. Тэгээ дуусныхаа дараа local host дээр бүүтлээд гаргаад ирнэ. Би бол үр дүнгийн үнэхээр харахыг хүсэж байна. Яг энэ вебсайт хийж чадах уу тий. Хэдүүлэл зүгээр л яг энэ вебсайт дээрээс промптыг татаж аваад тэгээ яг ингэж копи дунгуутлаа. Ингээл тавьчихсан шүү дээ. Paste хийгээд. Тэгээд яг үр дүнтэй вебсайт хийж чадах уу гэдгийг л би хармаар байна. Хэдүүлэл Opus 4.1 буюу одоо cloud-ын гаргасан хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа. Тэгэхээр энэ хүү технологи маань үнэхээр гоё зүйл гаргаж чадах нүг хэдүүл хамтаа харцгаая. За манай үзэж байгаа 12 хүн байна. 12 хүмүүсээс мэдмээр байгаа зүйл юу вэ? Одоо өчигдрийн лайв стримээр бол миний зүгээс бол бүх мэддэг зүйлээ ярьсан. Хэрвээ шинээр үзэж байгаа хүн байх юм бол асуух асуултаа чөлөөтэй асуугаарай тий. AI-г ашиглаад одоо сонирхолтой сэдв юу вэ тий? Юу бүтээж болох вэ? За тэгээ дээрэс нь өөр дэлхийн асуулт болж байсан ч болон заяа guys. Ямар ч одоо хамаагүй шүү за. За энэ AI маань ажиллаж байгаа хооронд хэдүүлээ бүр амар сонирхолтой сууг харуулъя за. Одоо би нэрийн буруу санд магадгүй зөв. Cloud Dev буюу нэг юм байдаг та. Moon Dev гэдэг тийм. Тэр Moon Dev гэдэг хүн яадаг вэ? Арилжаа гэдэг заяа. Одоо энэ арилжаа гэдэг тэгээ энэ AI ашиглаад юу ч арилжаа гэдэг. Гэхдээ одоо энэ одоо YouTube channel-ийг ийдсэн яадаг вэхээр бүх AI-а өөрийнхөө мөнгнөөс гаргаад ингээ арилжаа гэдэг заяа. Яг ашигтай байж чадах нь үгүй юу гэд. Тэгээ хэдүүлээ ингээ лайв стримыг харах юм бол за энэ лайв стрим вижюал руу оруулдаг болсон юм. За одоо яг эндээс ингээ хэдүүл харъя л та тий. Тэгээ энэ дэр ингээ бүх хөгжүүлж байгаа юм харуулдаг. Ингээ бүтэн cloud code ажилуулад одоо энэ дэр ингээ харах юм л Opus 4.8 гэсэн байна шүү дээ тий. Тэгээд ингэж ажилуулад гоё community үүсгээд зөвхөн арилжаан дээрээс бол суурилсан юм явж байгаа зэрэг. Гэхдээ Vex AI-ийн хувьд яадаг вэ гэхээр бид нар яг хязгааргүй API-ыг олгоё. За тэгээ community байгуулъя. Хамтаа яг энтэй адилхан project хөгжүүлэе гэсэн бодолтой байгаа шүү. За guys, хэрвээ та бүхэн одоо яг одоо бол 20 хүнээс 12 хүний сул зай байна. Өглөөнөөс хойш гэхээр Монголын цагаар өглөөнөөс хойш гэхээр 8 хүн бол яг одоо бүртгүүлээ төлбөрөө баталгаажуулаад ороод ирсэн байгаа guys. Тэгээ тэр хүмүүс нь болохоор 2026 оны 6 сарын сүүл хүртэл бол хязгааргүй AI ашиглах гэсэн. Тэгэхээр биш 2027 оны 6 сар хүртэл тий. 2027 оны 6 сар хүртэл ямар AI-уд гарах бол guys та боддоо. Тэ жилийн хугацаанд тэр AI-уудыг хүртэл шинээр гарч байгаа AI-уудыг хүртэл бид нар хязгааргүй олгон заяа. Тэгэхээр та хэд сонсоход бол итгэмээргүй сонсогдно. Гэтэ бидний зорилго бол яг Монголд байгаа яг юм тий IQ өндөртэй хүмүүсийг хөгжүүлмээр үнэхээр санагдаж байна. Одоо бид нар хэлсэн тийм одоо манай хөгжүүлэгчид бүгд Америкт тушин суудаг. Тэгээд яг Америк хүмүүсийн IQ-г нь харах юм бол ингээм амар залхуу байдаг. За IQ-нууд нь ерөөсө 70-аас 80 хооронд хэлбэлцдэг бол Монгол хүнийх бол дунджаар
98-аас 100 гаруйтай байдаг guys. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр монголчууд амар ухаантай байдаг. AI амар өндөр хөгжсөн байдаг. Биш AI гинэ. Логик нь те IQ нь амар өндөр хөгжсөн байдаг. Яг тэр тархиараа ашиглаад, креатив байдал ашиглаад, яг ийм гоё AI-ыг ашиглаад тэгээ project хөгжүүлвэл үнэхээр бид нар бол чадна шүү guys. Тэгээ энэ Moon Dev гэдэг хэрэглэгч шиг л гоё community үүсгэх зорилготой. Одоогийн байдлаар бол ерөөсөл 12 хүний л сул зай байна guys. Хэрвээ та бүхэн бүртгүүлэхийг хүсэж байгаа юм бол Telegram community руу ороод бүртгүүлээрэй guys. За хэдүүлгийнх нь AI нэр юу болж байна? За энэ дээр ажилласан байна. За launch in localhost. За хэдүүлгийнх нь нөгөө motion sites дээр байсан энэхүү prompt-ыг ашиглаа. Бид нар бол юу ч хийчихв те. Өчигдөр бол бид нар бол дураараа бичээд вебсайт үүсгэсэн мөлийн өнөөдөр prompt ашиглаж үзэж байгаа. Тэгээ яг ийм вебсайт үүсгэж чадсан мэн үгүй юу? Харцгаа юмтай. Үүнээс гадна би яг одоо Telegram community дотроо борлуулалтын мэдээллийг та бүхэндээ тавилаа. Тэгэхээр та бүхэн яг манай одоо энэ төлбөртэй paid community-д хэлсээд за дээрээс нь бүтэн нэг жилийн турш хэмэл оюугаа гэдэг үнэгүй ашиглахыг хүсвэл тэр дотроо ялангуяа зөө Opus байна. Cloud-ийн одоо утгагүй эргэн ирнэ гэж найдаад байгаа Fablet 5 байна. Тэгээ GPT-ийн 5.5 гэх мэт маш хүчтэй технологиудыг нэг жилийн турш тасралтгүй ашиглаа зөө. Үүн дээрээ нэмээд бид нар яах вэ гэхээр энэ Higgsfield байдаг шүү дээ. Higgsfield-ийн AI-аас MCP-ийн төлбөрийн 10,000 токеныг бол бэлэглэн заяа guys. Гэхдээ өнөөдөрт бол биш заяа. Одоо сарын дараа ч юм уу 2 сарын дараа ч юм уу бэлэглэн одоо энэ жилийн ирэх авсан хүмүүстэй. Тэгэх юм бол яах вэ гэхээр тэр хүмүүс маань ингээ амар галзуу юм гой вебсайтуудыг Higgsfield-ийн MCP-тэй ашиглаад бүтээх боломж нь үүсэн заяа. Тэгэхээр та хэд бол бүр амар том чадвартай болно гэсэн үг шүү. За. Тэгээ ерөнхийдөө бол манай одоо хөгжүүлэгчдийн зорилго бол яг энэ Moon Dev шиг юм гоё project хөгжүүлээд community үүсгээд тэр хүмүүстэй хамт хөгжих зорилготой байна. Би яг одоо Telegram дээр та бүхэнд борлуулалтын мэдээллүүдийг тавилаа. Тэгээ та бүхэн асуулт байх юм бол яг энэ official fix AI гээд миний Telegram руу бичээд холбогдох боломжтой guys. Гэтэ хэрвээ та бүхэн яг одоо энэ live stream-ыг үзэж байгаа юм бол би яг одоо хариулах боломжгүй учраас та бүхэн төлбөрөө баталгаажуулахыг хүсвэл төлбөрөө баталгаажуулахад бол болно. Хамгийн түрүүнд төлбөр нь баталгаажсан 20 хэрэглэгчийг л бид бүртгэж авч байгаа. Одоо энэс 12 хүн л үлдсэн байгаа шүү guys. За одоо бидний яг чухал цаг бол ирлээ. Тэр нь юу вэ гэхээр бид нэр motion sites дээр барилгах энэ layers hold tales of time гэдгийг prompt ашиглаад зохион бүтээсэн заяа guys. Гэтэ бид нар бол одоо юу ч ашиглаагүй цэвэр Opus 4.8 дээр ашиглаад энийг хийсэн. Одоо хэдүүлээ хэр үр дүнтэй юм хийсэн мэн харъя. За би бол яг үндэ хувьдаа бол маш их юм. Тэгээ догтлол бас айцтай. За хэдүүл хамтаарцгаая. Holy shit guys. Үнэхээр хийчтэй юм биш үү? Хардаа бид нар зүгээр л motion site дээр байсан энэ prompt-ыг ашигласан тийм үү? Тэгээ яг энэ вебсайтаа гаргаад өгчтэй юм шиг guys хардаа. Тэгвэл доошлуулах юм байдаг юм байна. Holy ийм вебсайт байж болох уу guys? Цэвэр AI-аар ашиглаад ийм хийж байгаа шүү дээ. Тэгээ ийшээ орохоор юу гэдэг юм? Өөр юм байхгүй мэн guys. Тэгэхээр энэ нөгөө үнэгүй prompt-ээс болохоор ийм юм байна. Тэгэхээр бид нар яг ийм нэг жилийн эрэхтэй байгаа хүмүүстэйгээ нийлээд бас яг ийм гоё вебсайтууд хийн шүү заа guys. Guys юу вэ? Та бүхэн энэ дээр харах юм localhost дээр байгаа. Тэгээ манай энэ AI маань хийцэн. Тэгээ Opus 4.8 маань бол хийлээ. Ерөнхийдөө бол нэг 12 минутын турш хийгээд бидэнд л харуулж байгаа маань guys. Бид нар бол ийм л хүчтэй юм л оюуханыг та бүхэн санал болгож шүү дээ. За одоо тэгвэл энэ их сонирхолтой санагдаад байна. Энэ нэг бичлэгч юм шиг үгүй юм шиг юм байна. Энийг хэдүүлээ нэг туршаад үзье тэхүү. Энийг тэгвэл дахиад new session нээж агаад за cloud гэд нээж агаад за дахиад pastelээд бид нар бол ерөөсөө яг юу ч бичихгүй хаа шүү заа. Яг энэ өчигдөр бол яг бид нар өөрсдөө санаанаас юм зохиогоод AI-уудыг хийж бол үтсэн. AI вебсайтууд хийж үтсэн. Тэгэхэд бол маш гой вебсайтууд гаргасан. Та бүхэн яг манай YouTube суваг руу ороод тэгээ YouTube руу ороод search гэсэн Vex AI гэж хаагаад за тэгээ Vex AI гэж хайсныхаа дараа юм биш шүү guys. Vex AI гэж гарчсны дараа энэ дээр 171 subscriberтай аккаунт байгаа. Энэ дээр бол хамгийн ихний бичлэг бол одоо манай хамгийн анхны бичлэг өчигдрийн яг Telegram live stream маань 3 цаг 23 минутын турш явагдсан юм байна.
Тэгээд яг энэ хэсэг дээр болохоор бид нэр яг 3 цагийн турш юу бүйлд хийсэн бэ те, ямар тоглоом хийсэн бэ, ямар вебсайт хийсэн бэ гэдэг мэдээлэлүүд бол орсон ба. Та бүхэн энийг ухраагаад үзэх боломжтой шүү. За одоо хэдүүлээ яг энэ мэлхийн нинжа аим шиг байна. Энтэй вебсайтуудыг туршаад үзье гэж би бодлоо. Тэгээ сая бид нэр яг энэ хамгийн ихэнд байгаа энэ үнгүү байгаа энэ копи гэдэг нь төвчж шүү дээ. Энэ премиум болохоор болохгүй юм. Тэгээ үнгүү байгаа ингэ туршиж үзчих яг л гаргаж өгд юм guys. Энэ бол үнэхээр амар юм байна. За maybe юм битсэн байна. GLM 5.2 Max мэдээлэл байна уу? Opus-тай адилхан гэдэг байх юм. За энэний тухай би амар дэлгэрэнгүй яриа заяа guys. За яг энэ open source модель шүү дээ. 5.2 Max зэрэг. За ийм амар модулууд бол байгаа заяа. Одоо энэ дэр ингээ харах юм бол улаамаа дотор шүү дээ. Энэ улаамаа дотор яадаг вэхээр та бүхэн энэ модулийг үнгүү татаж аваад зөвхөн шууд ашиглах боломжтой заяа. Гэхдээ open source-ийн хувьд бол за одоо эндээс хэдүүлээ харъя заяа. GLM юм байна. Cloud Opus бол байна. Энэ нь тий илүү байгаа шүү дээ. Opus 4.1 бол бүхэл талаараа илүү байгааг харж байна. Бид нар бол за яг энэ Deep SWE дээр бол ChatGPT илүү хэрэгүүлж ин GPT 5.5. Манай дээр бол яг энэ 3 мэдэл гуруула байгаа. Cloud Opus 4.8. Гэхдээ 4.8 дотроо бид нэр fast хувилбарыг ашиглаж байгаа шүү guys. Энийг бас ойлгох хэрэгтэй. Cloud Opus 4.8 versus fast гэд ингээ харах юм бол илүү үнэтэй байдаг зав. Стандарт нь болохоор 1 сая токен бүр $5, output нь $25 гэдэг бол fast нь 2.5 илүү дахин хурдан. Тэгээ илүү ухаалаг байдаг зав. Тэгээд 1 сая токен болгонд $10, тэгээ output нь дээр $50 гэдэг. Тэгэхээр maybe тариулахад бол яг энэ open source-ыг ашиглаад бол ажил хийж бол болно заяа. Үнэгүй шүү дээ. Энэ open source гэдэг чинь үнэгүй. Гэхдээ хизээч одоо юм official company буюу Anthropic-ийн гаргаж байгаа эсвэл OpenAI-ийн гаргаж байгаа хүчрхэг модулүүдэд тэмцэхгүй. Та зүгээр л ингэ нийтээс хайгаад үз. Яг ямар модулүүд тренд болж байна те. Яагаад хүн болгон cloud-ийн модулийг ашиглах гээд шуураад байдаг вэ? Яагаад cloud-ийн Opus за сүүлийн cloud-ийн Fablet 5 гэдэг модуль яагаад Америкийн засгийн газраас ингэ татан буулгагдчих ба те. Эн чинь өөрөө бүр амар чухал байхгүй. Яагаад тэгвэл open source-ыг ингэж нэг тоохгүй мөртлөө cloud-ийн амар хүчрхэг модулүүд ингээ хаагаад байгаа юм. Энэ бүхэн чи цаана учиртай байхгүй гэсэн. Албан ёсны юм гэдэг бол шал ондоо байдаг. Open source гэдэг бол тэгээд зүгээр нэг хүн хөгжүүлээл тэгээд тэр хүн чи хариуцлага хүлээхгүй үнэгүй тавьчихж байгаа учраас тэгэл ашиглана гэсэн үг шүү дээ гэсэн. Тэгэхээр тийм байна. Maybe асуултанд хариулахад бол за хэдүүлэнгийнх нь энэ веб бол үнэхээр галзуу байна уу guys болж штэ. Тэ prompt ашиглаад ийм веб хийчих чинь гэдэг чи юу? Энэ ингээ маусаа хөдлөнгүүж яг дагаж хөдөлт юм байна. Үнэхээр галзуу. Гой. Тэгэхээр гой. За одоо бидний дараагийн вебсайт болох энэ мэлхийн нинжаг үзье гэж бодчих тий. За хэдүүлээ enter дараад ажиллуулъя. Энэ мэлхийн нинжа надад амар гой сонирхолтой санагддаг юм зөө. Яагаад тэгэхээр бичлэг юм шиг байна. За одоо хэдүүлээ энэс ингээ харах юм тийм ээ бичлэг байна. Хэдүүлээ энэ бичлэгийг аваад үзье. Энэ prompt-н дотроо өөрөө хамаг source-ууд оруулсан байд юм байна. За нэг ийм бичлэг байна guys. За нэг ийм 10 секундын бичлэг юм байна. Тэгээд яг ийм бичлэгийн вебсайтн дээр тавиад амлуулад байгаа юм байна. Nice guys. Үнэхээр nice. Надад бол таалагдж байна. Тэгэхээр дараа нь хэдүүлээ энийг үзье за guys. Яг энийг ашиглаад үзье. Энэ prompt юм байна. За prompt-ийг ашиглаад Cloud Opus 4.8 дээр ашиглаад үзье гэж би бодож байна. Энийг дуусны дараа хэдүүлээ гоё үр дүнгуудыг харьцуулаад тий Cloud Opus 4.8-ийн хүчийг хамтдаа сорж штэ хэдүүлээ. За тэгээд та бүхэндээ хэлсэнчлэн яг нийт 20 хүнийг л 1 жилийн эрэхтэй авч байгаа. Тэгээ борлуулалт бол өчигдөр эхэлсэн. Тэгээд борлуулалт эхэлснээс хойш нийт 8 хүн орж ирсэн байна. Жилийн ирэх худалдаж авсан байна. Одоогоор л ерөөс 12 хүний ирэх бол үлдсэн байна. Сул оронтой үлдсэн байна. Хэрвээ та бүхэн авахыг хүсэж байгаа юм бол яг энэ лайв стрим үзэж байгаа хүмүүсээс авахыг хүсэж байгаа юм бол би мэдээлэл оруулсан байгаа Telegram community дотор. Энд байгаа мэдээллийн дагуу одоо компани данслал та бүхэн төлбөрөөр шилжүүлээд за тэгээ гүйлгээний утга дээр одоо бүртгүүлэх өөрсдийнхөө Telegram user name-ийг бичээд илгээхэд болно. Тэгээд доор нь харагдж байгаа official VXAI буюу одоо миний
Telegram аккаунт руу та бүхэн өөрсдийнхөө гүйлгээний мэдээллийг харуулад төлбөрөө баталгаажуулах боломжтой байсан. Тэгээ та бүхэндээ гоё community-ийнхаа мэдээллийг оруулад за хэмэл оюуханаа 1 жилийн турш үнэгүй ашиглах боломжийг олгож байгаа шүү баярлалаа. King юм битсэн байна. Өөр видео оруулаад үзэх үг нь. Тэгээ өөр видео оруулж болох байхаа. Гэхдээ бид нар болохоор motion site дээр яг бичигдсэн байгаа full prompt-ыг туршиж үзэж байгаа шүү. За хэрвээ бид нар өөр видео зураг оруулна гэх юм бол яалтчгүй нөгөө prompt-ийг өөрчлөх шаардлагатай болно. Тэгээ мөнгө за тэгээд нөгөө branding за тэгээ UI UX-ийн дизайн тал дээр нь жоохон өөрчлөлт оруулна. Тэгэхээр бидэнд бол тийм цаг байхгүй хаа гэж бодож байна. Тэгээ дээрэс нь өчигдөр шиг тийм 3 цаг хэрэгтэй урт болно гэж бол бодохгүй байна өнөөдрийн live stream-ийг. Тэгээ хэдүүлээ ийм copy prompt ашиглаад үзье. За тэгээд манай VXAI YouTube сувг дээр хангалттай өчигдрийн бичлэгүүд орсон байгаа болохоор өнөөдөр зөвхөн motion site-ийг л туршиж үзэхээр live stream хийж байгаа шүү guys. Одоо энэ дээр яг түрүүнийхтэй адилхан промптынхаа дагуу бүх юмнуудаа суулгаад ажиллаж байна бус 4.8 маань. Хэдүүлээ хамтдаа туршаад үзье. За та хэдээс өөр асуултууд юу вэ guys? Гоё асуулт байвал асуугаарай. Админийхэн зүгээс бол та бүхэндээ чөлөөтэй хариулахад бол бэлэн байна. AI-ийн тухай за магадгүй 1 жилийн эрхийн тухай ч юм уу асуух хүн байвал чөлөөтэй асуугаарай. Энд ихтэй гоё юм байна. Бид нар ер нь 1 жилийн одоо нөө paid community үүсгэнэ гэж хэлжсэн тийм одоо худалдаж авсан хүн үзэж байгаа юм бол тэр paid community дотор энэ тухайл project-уудыг бид нар туршиж үзнэ. Бидэнд яагаад тэгэхээр хязгааргүй хэмэл оюухан байгаа учраас бид нар токены хэмжээнд санаа зовлтгүйгээр гой project-ууд дээр ажиллаж эхэлнэ. Энэ бас гоё юм дээ guys хартаа. Тэгээ бид нар яаж юм хөгжүүлэх үү гэдэг зүйлүүдийг бас ярилцаад хамтдаа хөгжиж шүү guys. За. Энэ бол гоё юм байна. Бид нар ер нь paid community дотроо одоо 1 жилийн ирэх авсан хүмүүсийг оруулаад paid community дотроо яг ийм зүйлийг хийнэ. Энэ бол үнэхээр хийхэр зүйл юм байна. Хардаа үнэхээр тасархай шүү дээ guys. Энэ бол үнэхээр сүүлийн үеийн вебсайтууд шүү дээ. Та бүхэн ч гэсэн санал нийлж байгаа гэж би бас бодож байна. Гоё шүү. Үнэхээр тасархай харагдаж байна. За AI маань ажиллаж байгаа байх. За тэгэхээр ерөнхийдөө бол үнэгүй API бол үүгээр ингээд дууслаа guys. Манай зүгээс бол дахиж үнэгүй API за ер нь мөддөө хийхгүй бах. Тэгэхээр жилийн ирэх авсан хүмүүстэйгээ л нэг хэсэгт 100 за нэгээс дээс сар хамтарч ажиллаад гоё project-ууд хийгээд тэгээд энэ хүү том групп дээр шеэрлэнэ гэж манайхан бол хоорондоо ярьсан. Ягаад тэгэхээр өчигдрийн хувьд бол guys хартаа 200 сая токен штэ. 200 сая токен шатаасан үнэгүй API-аар. Тэгээд дээрэс нь жилийн эрэхтэй хүмүүс болохоор бид нэр сард 1 тэрбум токен өрөх одоо тийм хязгааргүй эрхийг бол бэлдсэн байгаа. Одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо 20 хэрэглэгчийн зөвхөн нэг хэрэглэгч нь л сарда 1 тэрбум болон түүнээс дээш одоо токен ашиглахад бол нэг тийм ачаал авахгүй гэсэн үг. Тэгэхээр бид нар сар болгон жилийн эрх авсан хүмүүстэй 20 тэрбум токеныг нийт хуваарлаж өгч байгаа гэсэн үг шүү guys. За. Тэгэхээр жилийн эрх авч байгаа хүмүүс бол тэгэхээр хожиж чадж байгаа.
За хэдүүлээ сайхан. Энэ өстой гоё сайт байна. Бид нэр ер нь ийм вебсайт хийнэ. Тэгээ гоё Opus 4.8 дээр гоё юм skills иш рүү оруулж байгаа гоё prompt generate хийлгээд тэнгүүтлээ тэр гоё промптороо амар гоё гоё вебсайтуудын юм копи хийдэг зүйлүүдийг хийгээ та бүхэнд цацснаа гэж бодож байна. За хэдүүлээ гоё юм. Яг энийг л харчмаар энэ бичлэг л байна л та. Тэгээд яг ямар харагдах нь те. Хэдүүлээ харъя. Opus 4.8 маань ажиллаад байгаа. Тэр харагдах нь хэдүүлээ харцгаая. Одоогийн байдлаар бол 7 минутын хугацаанд ажиллаж байна те. Тэгээ та хэвсүүлтөө бид нар үнэхээр яг юм prompt одоо юу гэдэг те generate хийдэг AI үүсгэжлээ те Opus 4.8 гэжлээ. Тэгээ та бүхэн ерөөсөө за би ийм вебсайт хүсэж байна. Өнгө нь ийм, фонт нь ийм. За тэгээ яг иймэрхүү зураг бичлэгүүд ингээ хөдөлдөг болох юм байна гэх. Тэгээ нийтжил ирэх авсан хүмүүстээ бид нар ч өөрсдөө Xfield AI-ийн MCP серверийн одоо энэ дэр ингээ ороод харах юм бол cloud code холбож болдог. Тэгээд яг хязгааргүй зураг бичлэгүүдийг генерейт хийгээд өөрийнхөө вебсайтаар оруулаад аппликейшн дээр оруулаад явах боломжтой тий. Тэнгүүж яг одоо жилийн ирэх авсан хүмүүстэй үн төлбөргүйгээр бэлэг болоход 10,000 токен өгөхөөр бэлтэж байгаа шүү. За guys. Тэгэхээр 10,000 токен гэдэг бол өөрөө маш их. Яг энэ дэр ингээ харагдж байгаа токеныг харах юм бол за хамгийн ихтэй 5,400 авахд $165 болж байгаа юм зөв. Тэгэхээр бид нар барыг дахиад сайт хөрөгтөн зориулаад ийм тэ зураг бичлэг генерейт хийх боломжтой эрхүүдийг өгж байгаа. Мөн дээрээс нь заяа бэлэг дуусахгүй заяа. Guys, ерөөсө дуусахгүй. VEO 3.1 Nano Banana гэж байдаг те. Google-ийн амар гоё бичлэгүүд хийдэг. Эний эрхийг бол Монголд бол маш ихээр зардаг юм билээ. Тэгэхээр бид нар бас нэг жилийн эрх авсан хүмүүстэй зориулаад тун удахгүй заяа. За энэ сард бол биш дараа сартаа багтаагаад заяа. VEO 3.1-ийг бүр хязгааргүй ашиглах эрхийг бэлэглэн заяа guys. Одоо энэ одоо хамгийн ихний энэ бидрийг дэмжиж хөрөнгө оруулж байгаа, өөрсдөө хөрөнгө оруулж байгаа, хязгааргүй ирэх авч байгаа энэ 20 хэрэглэгч маань ийм хүчтэй AI модулуудыг эзэд болно. Бид нар яхаа аргагүй компанийнхаа энэ эхлэлийг ингэж томоор тамгалахыг хүссэн учраас энэ зүйлийг хийж байгаа шүү guys. За. Тэгэхээр энэ мэтлэн одоо цаашдаа бүр юм гой вебсайтууд гэдэг ч юм те бүр гой мэдээлэлүүд бол цаашдаа орсоор л байна guys. За. Ямар санаа зовлтгүй шүү. За дууссан юм шиг байна да. За хэвэл энэ вебсайтаа хараад тэгээд лайв стримаа дуусгах тал руу гандъя guys. Өчигдөр бол бид нар бол тоглоомыг үүсцэн. За хүмүүсийн хүсэлтээс аваад вебсайтыг гээд үүсцэн. Vex AI-ийн одоо тий вебийг хөгжүүлээ үүсцэн гэдэг чинь маш олон юм бол хийсэн өчигдөр. Тэгээ өнөөдөр бол motion site-н дээр промптыг туршиж үзхийг хүссэн байгаа. За тэгээд нөгөө paid community дотор тий жилийн ирэх авсан хүмүүстэй зориулаад ер нь ийм лайв стримүүд бол байнга гинэ. За бид нар тий манай баг одоо ийм гоё юм харлаа. За хэдүүлээ гоё дундах одоо энэ тий AI ашиглаад ийм гоё юм хийж үзцгээе гэдэг ч юм ийм гоё community үсгээд хамтаа хөгжиж шүү гэсэн. Бидэнд ирээд бол байна гэсэн. Үнэхээр байна. Миний ихний веб бол үнэхээр гоё. Надад бол үнэхээр таалагдлаа. Би бол арайч ингэж чадахгүй болоо гэж бодсон чинь prompt бол айгүй хүчтэй юм байна. Тэгэхээр яхаарахгүй бид яг юм prompt ашиглаад хүссэн вебсайтаа генерейт хийдэг юм зүйлийг хийнэ. Vex AI-ийн хамт олон хийнэ. Баяртай цаа юмсан юм. Бро нөгөө лайв стрим хийж байгаа хүмүүстэй API гээд өгөөд хамт хийж явна гэсэн яасан юм. За юу яасан? Түрүүн ууг нь зарлсан. Үнэгүй API гаргаад тий лайв стрим хийж байгаа хүмүүстэй зарлана гэсэн дааж үнэхээр AI юм даах байна. Ягаад тэгэхээр нөгөө сервер маань дийлэхгүй байгаа учраас яг энэ төлөвлөгөө туслагдсан шүү заяа. Тэгэхээр үүгээр ингээд манай үнэгүй API маань ингээд дуусч байгаа гэсэн үг шүү guys. За тэгээд яхаа аргагүй нөө жилийн ирэх авсан хүмүүстэйгээ л хөгжихийг зорж байгаа учраас мөн дээрэс нь та бүхэн харах юм бол бүр 200 гаруй сая токен ингээд өргөгдсөн байна guys. Тэгэхээр та бүхэн ч гэсэн биднийг ойлгоосэй гэж хүсэж байна. Ийм амар өндөр ачааллыг аваад бид нар тэгээд тасралтгүй 10 гаруй цаг бол ажиллаж чадсан. Тэ. Тэгэхээр жилийн ирэх авч байгаа хүмүүстэйгээ л одоо манай багийнхан болсон энэ бодлоо мессеж биччихлээ л да лайв стрим яаж байгаагаар. Тэгээд ер нь бол сервер унтарсан гэж байна. За ер нь нийтний 180 хүн зэрэг орсон гэж энэ API ашиглах гэдэг. Тийм болохоор одоо дахиад ачаал болохгүй байх хэрэгтэй. Сервер бас хэд ачаалахаараа яадаг вэ гэхээр
бидний одоо ажиллуулж байгаа GPU байгаа те график картууд за тэгээ сервер болон бусад одоо хардверууд шатах магадaltaй байдаг guys. Тэгэхээр хэрвээ тийм асуудал үүсэх юм бол бид нэр юун цаашдаа юм үнгүй юм хийх. Тэгээ жилийн ирэх авч байгаа хүмүүс маань хэцүү байдалд орох учраас тийм зүйл их боломжгүй болцсон шүү. За яа ойлгоорой. За хэдүүлээ тэр мэлхийн нинжатай вебийг хамтаа харцгаая. За би бол одоо л сандрах байна. Ягаад тэгэхээр ихний вебсайт дээр яг энэтэй адилхан гаргаад өгсөн болохоор одоо л үнэхээр таалагдж байна. За ингээ харъя guys. Йоо guys хартаа та бүхэн энэний чанарыг харж байна уу? Юу вэ guys? Зүгээр л бичлэг шүү дээ энэ бол. Тэгээ зүгээр л бичлэгийг бүр ингээ хийчихэж байгаа юм те. Йоо holy guys хартаа. Тэгэхээр жилийн ирэх авч байгаа хүмүүс Higgs field-тэй болно тийм үү? За тэгээ VO 3.1-тэй болно тийм үү? Одоо видео generate хийн, энэ зураг generate хийдэг амар хүчрхгээ яттай болно. Тэгээ дээрэс нь cloud болон GPT-ийн маш хүчтэй модулуудыг ашиглан тийм үү? Тэгээ дээрэс нь манай одоо энэ девелоперуудтай нийлээд те одоо Америкийн сургуулийг төгссөн девелоперууд байгаа шүү дээ, программист. Тэгээд энэ хүмүүстэй нийлээ та бүхэн прожектыг хөгжүүлнэ гэхээр пүү guys юу болох гээд байгаа юм бэ те. Тэгэхээр би 20 хүн гэдэг тоогоол үнэхээр нэмхийг бол хүсэж байна. Би одоо багийнхаа гишүүний хувьд бол даашдыг одоо бидний яг ихний байдлаар бол 20 хүнийг даах чадвартай. Тэгээ энэ 20 хүмүүсээс болсон хөрөнгөөрөө бид нэр серверээ томруулна. Дараагийн саруудаас илүү их хүмүүст түгээхин төлөө ажиллана гэсэн үг шүү guys. За. Нэг тийм байна guys. За тэгээ та бүхэнд асуулт байна уу? Энэ веб бол бүр үнэхээр алж байна guys. Амар guys. Биний үл туршиж үзсэндээ бол үнэхээр баяртай байна. Яг энтэйгээ адилхан болт юм. Гэхдээ энээсээ илүү синематик үлдсэн юм шүү баг тий. Энэ жоохон тод харагдаад байна. Тэгвэл энэ дээрээ сүүдэр оруулаад ирсэн байна. Тексттэй яах гээд. Тэгэхээр нэг Opus 4.8 маань яг энэ дээр харагдж байгаа дүрсээс нь илүү синематик болгож чадсан байгаа харагдчих тий. Галзуу байна guys. За guys тийм байна. Тэгэхээр та эдийн зүгээс асуух асуултууд юу вэ те? Миний зүгээс одоо хариулъя. Тэгэхээр жилийн ирэх авч байгаа хүмүүс л амар хожноо guys. Яг үндэл бид нар үндсэн үн болох сая 600-аар л борлуулалт эхлүүлэх байсан боловч хамгийн ихний 20 хүмүүстэй урамшуул олгоод сая төгрөгөөр оруулж байгаа. Дээрээс нэмээд Higgs field MCP сервер. За тэгээ дараагийн саруудаас VO 3.1 Nano Banana-гийн хязгааргүй ирэхүүдийг бас оруулж эхэлнэ. Мөн дээрээс нь та санджаах юм бол community дотор ChatGPT-ийн Codex 1250 кредитийг бол бид нар оруулсан. Тэгээ эхний 100 хүн л өнгөө авах боломжтой байсан. Тэгээд 100 хүн маань ойролцоогоор нэг 15 минутын дотор аваад дууссан байсан. Тэгэхээр тийм байна. Цаашид ер нь өнгөө API-уудыг манай зүгээс оруулах бодол бол байгаа. Гэхдээ эхний ээлжинд жилийн ирэх авсан хүмүүстэйгээ тулж ажиллаад API-аа сайжруулад, серверээ томруулад тэгээд дажгүй болсныхаа дараа за магадгүй магадгүй guys сарын эрэхтэй гаргаж магадгүй гэхдээ баг утлаа хаа гэж би бас бодож байна. Яг тэгэхээр сервер маань бол одоогор л нэг томроогүй байна. Тэ? Жилийн эрэхийн 20 хүн дүүрсэн дараа л энэ бүхэн мэдэгдэж эхлэх гэсэн үг шүү guys. За тэгээ та эдийн зүгээс асуух асуултууд юу вэ guys? Хэдүүлээ хоорондоо гоё ярилцъя. Юу асуулт байхгүй л хэдүүлээ лайв стримийг өндөрлөх болох нь байна. Манай эдээс асуух асуулт байхгүй 11 үзэж байгаа хүмүүсээс. Тэгээ та хэд би нөгөө түрүү хэлсэнчлэн өчигдрийн яг гоё прожектуудыг харахыг хүсэх юм бол YouTube руу ороод Vex AI руу ороод за тэгээд дэлгэрэнгүй харах боломжтой шүү. За энэ дэр Vex AI Telegram live stream-ийг орцсон байна. Одоогор 130 үзэлттэй байна. Тэгээ ийшээ ороод та бүхэн хараад үзчих боломжтой шүү. За guys. Та хэдээс одоо асуулт аваад лайв стримээ өндөрлөхөд бэлэн болоод байна guys. Хэрвээ та бүхэнд асуулт байхгүй бол өндөрлөе дөө guys. Тэгээ дээрэс нь өчигдөр яг нэг шөнийн одоо юу гэдэг Монголын цагаар шөнийн 1 цагаас эхлээд бид нар
лайв стрим хийгээд үүрийн 4 цагт дууссан баха тий. 4 өнгөрөөж дууссан сан гэж Монголын цагаар. Тэгээд тэр цагаас хойш борлуулалт эхэлснээс хойш одоогоор нийтдээ бараг л 50% нь бараг гүйцэтгэх гээд байна guys. Тэгэхээр магадгүй өнөөдөр бол яг сүүлийн 10 гаруй хүмүүс нь одоо дуусах болов гэж бодож байна. Бидний зүйлс л. За Кингим асуусан байна. Вебсайт дизайн гоё болгоход ямар скилс гоё болох вэ гэсэн байна. За энэ тал дээр бол ийм байдаг. Skills.ish руу ороод за энэ дээр UI UX гэл ингээ хайчна. За хайсны дараа энэ дээр скиллүүд ингээ гараад ирнэ. За миний хувьд болохоор заяа надад бол хамгийн их таалагддаг скил нь юу гэдэг вэ? Номер 1 тийм Shad CN гэдэг скил амар таалагддаг. Энэ бол бүр UI-г бол үнэхээр төгс гаргаж ирдэг. Тэгэхээр энэ скиллийг ашиглах юм бол үнэхээр гоё вебсайтаа болно. Хоёрдугаарт болохоор UI UX Pro Max гэж байдаг. Энэ скиллийг ашиглах юм бол нөгөө Shad CN гэдэг скиллтэй чинь нийлээд бүр үнэхээр галзуу юу гаргаж ирдэг заяа. Вебсайт дизайнууд гаргаж ирдэг. Гэхдээ одоо бидний motion сайт ингээ харчлаа шүү дээ. Одоо энэ скиллгүйгээр бараг ингээ бүр амар вебсайт хийгээд шүү дээ. Тэгэхээр бид нэр заяа одоо энэ нэг жилийн ирэх авсан хүмүүстэй зориулаад нэг юм хий гэж бодлоо. Яг би багийнхандаа санал болгоно. Гэхдээ бараг хийчих байх энэ амархан баха. Тийм ч хэцүү зүйл бас биш. Тэнгүүтлээ бид нар өөрсдийн гэсэн скил үүсгэнгүүтлээ бид нар юу гэдэг Pinterest гэдэг те. Pinterest-ээс ороод гой хүссэн загвар дизайныхаа дагуу вебсайт хийгээд тэгээ тэрийг нь яг юм generate image хийлээ гэж бодлоо. Одоо чинь энэ үү те. За яг энтэй адилхан те vibe-тай юм вебсайт хиймээр байна. Гэт тэнгүү шууд яг энэ motion site шиг prompt үүсгэж өгöd бид нар тэр prompt-ийг нь өөрсдийнхөө хязгааргүйгээд байгаа cloud opus руу орны нэм дээр пейстлээд тэгээ оруулангууд галзуу вебсайт гэдэг тийм юм хөгжүүлэх гэж бодлоо гэсэн. Доор бол 12 хүний зай бол байна шүү guys. Тэгээ та бүхэн бас дээрэс нь бусдад мөнгө алтгах сэргийлээрээ заавал одоо энэ дээр харагдж байгаачлаа official Wix AI гэсэн миний хаяг руу бичээд борлуулалтаа хийгээрэй guys. Тэг чи жилийн ирэх аваарай. Тэгвэл өөр хин нэгэн та бүхэнтэй холбогдоод өөр user name-тэй байх юм бол та бүхнийг нэгтэл шалгаасаа гэж бид нэр хүсэж байна. За юм байна да guys. Тэгээ та бүхэнд өөр асуулт байна уу? Байхгүй л хэдүүлээ. Live stream-ийг өндөрлөе доо. За харахад бол өөр асуулт байхгүй юм шиг байна. Магадгүй яг уу ягаад гэхээр өчигдөр бол маш олон хүмүүсийн эргэлзээг тайлбар бараг 3 цаг гаруй яриад тэгээ маш олон зүйлийн талаар яриад маш олон зүйл туршицсан болохоор бас магадгүй асуухан бараг байхгүй ч магадгүй. Тэгэхээр энэ хүү хөтөлөө лайв стрим өндөрлөё гэж бодож байна guys. За тэгээд нэг жилийн ирэх худалдаж авахыг хүссэн хүмүүс байх юм бол 12 хүнийхээ эрхийн зайд багтаагаад та бүхнийг бүртгүүлээрэй гэж хүсэж байна. Тэгээд энэ official Wix AI руу бичээж холбогдоод илүү тодруулах мэдээлэл авах юм бол тодруулаад та бүхэн мэдээлэл аваад бүртгүүлээрэй. За ингээ Wix AI-ийн бас free API энэ хүрээ зогслоо guys. Тэг цааш та илүү гоё зүйлүүдийг бид нар оруулна. За. Тэг юутай ч ихний одоо нэг жилийн ирэх авсан хүмүүсийнхаа үр дүн үзүүлээд те. Тэрний дараагийн борлуулалт зарлахаар та бүхэнд бүр том боломжууд гарч ирнэ guys. Одоогор бол яг 12 хүний зай үлдсэн байна. Тэгээд өсөх юм бол та бүхэн тэгээд надтай холбогдож болно. Official Wix AI гэж бичсэн байгаа. За тэгэхээр яг зааврын дагуу төлбөрүүд бол мэдээлчихэд бол таны төлбөр баталгаач шүү guys. За. Бүтэн 12 сарын турш хязгааргүй AI шүү guys. Дахиад нэг бодоод үзээрэй. За тэгээ энэ хүү хэдүүлээ стримээ зогсоё да guys. Хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Маргаашийн бидний хийсэн лайв стрим YouTube Premiere дээр дахин постлогдно. Тэгээ тэр үеэр өдрийн цагаар хүмүүс үзэх боломжтой байгаа шүү. За ингээд та бүхэн сайхан амраарай. Нэг жилийн ирэх ахыг хүссэн хүмүүс авах бол натаал бүгдээрээ гэж хүсье. Дахиад нэг удаа хэлье. За баяр таа.